За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ оройн амар амгалан айлтгая. Тэгээд одоо хагасаа өдөр болгон бид бүхэн бас нэг юу яах гэдэг. Бас тодорхой бас нэг юу гэх амжилтын одоо түүхтэй амжилттай явал лидерүүдийнхээ түүхийг бас хуваалцах гад бид бүхэн ингээд зорж байгаа. Тэгээ энэ удаагийн одоо бас манай зочноор одоохон хүлээж аваа. Энэ удаагийн зочноор болохоор Ирсак компани хүрл лидер золтон за инх түшингийн алтангоо гэдэг одоо ихэм дайчин бүсгүйг урьж оролцуулж байгаа. Тэгээ өнөөдөр бол одоо та бүхэн маань бас энэ хүчрхэг эмэгтэйгээс маш олон зүйлүүдийг сурч мэднэ хаа гэж одоо урьж байна. За орой минь хүргье алтангоо лидерээ. Сайхан амарч байна. Сайхан амарч байна. Бид чинь ер нь бол хагасаа өдөр болгон ер нь бол амардгүй шүү дээ. Ирсак компани маань ажилтдаг. Тэгээ 5 бэлэг зарлагдсан байна. Орой хэдүүлээ чи баг 6 өнгөртлөө тэндээ бэлгэн жагаад ирсэн шүү дээ, тий. За тэгээд өөрийгөө сайхан одоо лайв үзэж байгаа манай алтангол лидер танихгүй хүн гэж байхгүй бах. Гэхдээ яг хуу одоо лайв маань эхэлж байгаа учраас өөрийгөө сайхан товчхон танилцуулаад за тэгээ хоёул цаашаа ярилцлагатаа орё. Болж гин үү? За болж байна. За сайн байцгаана уу орой минь. Намайг их төвшөө огтой алтангоо гэдэг. Нөхөр 4 хүүхдтэй хамт амьдардаг. Энэ залуу гэр бүл байна. За ерөнхийдөө бол одоо тоогооч мэрэгжилтэй одоо 2013 оноос хойш бол MLM бизнесийг одоо сонгож хийж байгаа. Яагаад гэх юм бол гэртээ хүүхдээ хардаг учраас одоо нэмэлт орлого олох чадвартай нөхөртөө нэмэлт болох үүднээс одоо MLM-ийг сонгож ажиллаж байгаа. Одоо үндсэн ажиллаа гэж хэлж болно. За зөв. За тэгэхээр ийм мундаг те нөхөртөө дэм болох гоо тэгээд ингээд эмэгтэйчүүд өөрснөө ийм мундаг ухаалаг эмэгт даайлангуй Монгол эмэгтэйчүүд ийм мундаг хүчирхэг хин нэгнээс хараат биш одоо бие даасан байдаг шүү дээ. За тэгээ одоо алтангоо лидер маань бас урилгыг минь хүлээж аваад оролцсон явдал маш их баярлалаа. Бид хоёрын одоо бас постэр ярилцлагын постэр болохоор 2-3 хоногийн өмнөөс эхлээд манай лидерүүдэд хүрсэн. Тэгээ бид хоёрын бас ярилцлагын бас нэлээд хүлээлт байгаа ах манай лидерүүд бас те манай эрхэм одоо хүрл лидер золтон маань ямар туршлагаа хаваалцах бол гэдэг чих тавин сонсож байгаа хаа гэж бодож байна. За тэгэхээр ер нь би одоо бас асуултуудаас эхлэе гэж бодож байна. Болно үстэй тий асуулт асуугаа явъя. Хоёулаа тэгээ хариулаад яриа явъя төөхөө. За тэгэхээр хамгийн анх одоо алтангоо лидер маань тийм ээ хүрл лидер маань энэ Ирсак компани талаар одоо яг энэ хаанаас олж одоо мэдээллийг олж авсан бэ? Ер нь энэ компаниг ер нь тий хамгийн анх одоо ингээд нөгөө хамгийн анх энэ компани талаар мэдээллийг энэ хаанаас олж мэдчихсэн бэ гэдэг талаас нь асууж байна. За 2022 оны одоо 4 сарын 4 сарын эхээр болвол яг мэдээллийг бол анх сувч чулуун спонсороосоо бол авч ялаа. Ийм компани байдаг очоод судлаад гаач гэдэл. Би ерөнхийдөө бол яг тэр үедээ бол жирэмсэн байсан. 4 сартаа жирэмсэн байсан. Тэгээ ер нь бол гэртээ бай. Одоо ер нь бол академи шүлжээний бизнес бол хийхгүй гэд бүр ингээд нам гэртээ суудсан байсан үеэсэн. За тэгээд би ерөөсөө гэрээсээ гарахгүй байгаад байсан. За тэгэхэд бол нөгөө нэг Чулуунбаатарын уянгаа лидер маань бол манай гэрт бол бүр зорж ирсэн байгаа. Зорж ирээд за хоёулаа нэг гарчаад ирье гэдгсэн. Гармааргүй байна гэл. Нөгөө гэртээ нөгөө нам суудсан хүн ерөөсөө гэрээс гарах айгүй сонирхолтой болсон байдаг. Яг тэр үе маань байсан. Хөөхөд харах хүн алгаа, ийм юм алгаа, тийм юм байхгүй байна гэл айгүйх муухай нөгөө нэг зовлон тооцсон. Тэгээ гармааргүй байна гэдгийг тий гармааргүй байна гэдгийг бол маш их ярьсан байгаа. Яа гэх юм бол угаасаа л ярих гэдэг ажлыг нь бол мэдчихсэн. Тий. Тийм учраас юу яасан. Ерөөсөө дандаа сөрөг хариулт өгөөд очихгүй л гэдээсэн. Тэгээд манай хүү өөрөө ирсэн. За хоёлаа гарчаад ирээ гэсэн. Тэр үеэр нь бол манай нэг Баасан Жав гэдэг лидер байдаг. Одоо Ирсак компани лидер болсон. Одоо бод явдаг ихч маань надруу залгасан. Тэр ихч маань болохоор надаас бүтээгдэхүүн авна гэсэн. Тэгээд далимт нь би Баска ихчээр уулзах далимдаа би бол яг Ирсак компани зүг бол яг хөдөлсөн байгаа багшийн дэдийн зүг базар сөрөн лидерийнхаа опс руу бол хөдөлсөн байгаа. За тэгээд одоо би нөгөө нэг шүлжээ хийхгүйгээ хэлсэн байсан. Баасан Жав лидер маань өмнө надтай бол MLM дээр хамтарч исэн тийм лидер маань байгаа. Тэгээ нөгөөдгөндөө одоо хэлж чадахгүй ийм шүлжээний юм руу явж байгаа гэдгийг хэлж чадахгүй. Уянгаа маань намайг хоолнд оруулсан гэсэн байдаг. Тэ амар хүнд хэцүү байдалтай яваал байсан. Тэгээд Баска ихч маань ерөөсөө салтгүй. Тэгэж явсаар хагаад Баска ихчтэйгээ цуг, уянгаа лидертэйгээ цуг
2022 оны 4 сарын 6-ны өдөр очиж одоо мэдээлэл авч тэр өдөртөө шууд одоо баасан жав лидер маань бол миний эсдийг хийгээд одоо хамтарч одоо бизнес эхлүүлж байгаа. За. Маань болохоор ханш нэгдэжсэн маш сайн өдөр байсан баггүй юу. Тэгээд тэр өдөртөө багтаж эсэлтэй хийх гэж үзсэн. Тэгээд эсэлтэй хийсэн. Тэр өдөр уянгаа лидер, баасан жав лидер бид гурийн хувьд бол яг энэ бизнесийг бол гуруулаа хамтдаа эхлүүлж исэн байгаа. Ямар мундаг юм бэ те. За тийм түүхтэй юм байна. За сая яриан дунд бол одоо бас нэг ярианы сэжим үүслэгээ би амар хамгаалаас хараад байгаа шүү дээ те. Өмнө нь ер нь яг ямар компанид нууц шуулаад ажиллаж исэн бэ нөгөө те. Тэр талаас хэлэх юм боломж байна уу? За ер нь бол MLM-ийн одоо шүлжээний бангаар ажиллаж ихээр ихтгэл маань мэдээж орчин компани байсан суур орчин компани бас нөгөө нэг 25-6 настайдаа эхэлж байсан болохоор бас алдаа дутагдал их байлаа. За тэгээд 19 он хүртэл бол Oriflame-ийг ингээл эргэж буцаад хийгээл борлуулагчаар ажиллаж байсан. За тэгээд 16 онд нэг паберликт орсон байдیں۔ Тэгээд 19 онд бол Сибирийн эрүүл мэндийн компанид бол орж ажиллаж байсан. За Сибирийн эрүүл мэндийн компанид бол лидер цол хүртлээр ажиллаж байсан. Сибирийн эрүүл мэндийн компани ер нь бол маркетингаар ажиллах, баг бүрдүүлж ажиллах тал дээр бол маш их зүйлийг суралцсан. За тэгээд Сибирийн эрүүл мэнд дараад нь болохоор нэг бинар систем дээр ажиллаж байсан. За тэгээд нөгөө олон үед маркетинг нь бол маш боломжийн олон хүнд бүртгэжтэй юм байна гэдэг үгнээс бол олон үеийг бол сонгож одоо Ирса компани хийж эхэлсэн байгаа. Зөв. За тэгэхээр энэ нь бол туршлагатай хүн байжээ. Яг тийм ээ. Тэгэхээр энэ нь бас ажиллаад үзсэн учраас туршлагатай байж би харж байна. За анх бол тэгээд Ирсэд орж байжээ. За ер нь яагаад Ирса компаниг нь сонгох болсон шалтгаан юу вэ таны хувьд? Өөрийн чинь хувьд одоо сая бол ингээд өмнө нь бол олон MLM одоо олон ч яхаа ер нь бол ингээд хэд хэдэн компаниудын MLM компаниудыг ажиллаад туршлага суулгаад ажиллаж ирсэн юм байна шүү дээ тийм ээ. Тийм учраас тэр одоо компаниудаас ялгаа нь юу вэ? Ер нь яагаад Ирсакийг сонгох болсон юм? Тэр цаасаа хаваацаа. За эхлээд одоо энийг бол яг нэг эхний ээлжинд бол яг ууц байсан. Өнөөдөр бол яг ингээд хүмүүстэй нийтэд ингээд хэлж байгаа. Тухайн үед одоо Баска гэгч маань одоо уянгаа лидер маань гэдэг айгүй дургу болцсон байсан хүн бол яг уу тий нэг нь ор гээд нэг нь чи орчих чиний араас орё гэд ахаар яг тэр үедээ бол яг тийм сэтгэлээр бол орсон. Тэгээд тухайн үедээ орчоод ингээд би багтаа нэг л хүнтэй байгаа шүү дээ. Тэгсэн чи баасан жав ихч маань л зүгээр ингээд ажиллаад эхэлсэн. За тэгээд 4 сар нэг ингээд дууссан. За 4 сар дуусгаад нэг цалин 28,000 төгрөг гарсан байсан. 4 сарынхаа цалин болвол 5 сарын 25-нд авч байсан. За тэгээд 5 сарын 1-ээс болохоор орломоо лидер маань орж ирээд хөжигнүүлж эхэлсэн байгаа. Тэгээд энэ Ирса компанид бол ороод би ерөөсө 3 хүн санал тавьсан байдیں۔ Нэгдүгээрт бол баасан жав лидер маань бол намайг өөрөө зориод ороод ирсэн. Чи орчих чиний араас орё гэд. За хоёр дахь лидер маань болохоор Хүсэл аймгийн жаргал лидер маань байгаа. За 3 дахь лидер маань болохоор орломоо лидер маань л байгаа. За энэ 3 хүнийг оруулсан MLM маркетинг хүмүүс мэдээ чи хүнээ оруул гэх нь тодорхой тий. Тэгж явж байгаад бол 3 шилдэг лидрийг бол би яг оруулаад 4 сарыг хаасан юм бэлээ. Одоо ингээд яг эргээ бодоод тахад. За тэгээд 5 сараас бол баг маань маш эрчтэй ажиллаж багаас маань бараг 3-4 литрүүд дистралан гарч ирсэн учраас одоо яалтчгүй гів гинт одоо нөгөө бид нар айдыгаа харахаар ингээд цалин гарсан байдаг шүү дээ тий. Тэгэхээр 5 сарын дундаж болоод ирэхэд миний цалин баргалж сая гараа явцсан байсан. Тэгэнгүүт нь л би чинь бүр гайхаал яна одоо би ямарваа нэг юм хийж энэ цалинг авахгүй болохгүй гэж багийнхан руугаа яриад захиалга бүртгэл одоо юу байдیں۔ Тэ тэр болгоныг нь хийгээд багийнхныгаа бол ажилуулж эхэлсэн байгаа. Тэгээд ер нь бол Ирса компанид бол яг эхэндээ бол яг зориогоо 5 сараас эхлээд бол зорилго болж ажиллаж эхэлсэн байгаа. Ямар мундаг юм бэ? Тэгэхээр ч одоо анхны одоо лидер чинь бол таны одоо өөрөө төрөөд ор гэж шахаж байгаад оруулсан байж шүү дээ тийм. Мундаг байна. Зөв. Тэгээд хэдэн сард одоо лидер болж исэн гинэ хөө? 5 сард лидер болж исэн. Тэгэхээр ч одоо Ирса компани 5 сард
5 сардаа би гэжсэн орломоо лидер маань лидер болоод тэгээд орломоогчийн маань одоо дүүн лидер болоод тэрний багаас болоод одоо Казахстан байтугай Туркид номер 1-т орж исэн Дэлгэр цэцэг гээд Баян онгорын маань лидер болж байлаа. Баасанжав лидер маань лидер болж байлаа. Би ингээд 5 сард өөрөөсөө гадна одоо 4 лидрийг одоо төрүүлээд зэрэг лидер болж исэн байна. Ямар мундаг юм бэ. Тэгэд чинь гэхдээ одоо яг тэр нөхцөл байдлыг хоёул ярил л да. Яг одоо 5 сард за яг манай базраа директор болохоор 3 сар гэж ярьдаг. За яг тэр нөхцөл байдал өнөөдрийн одоо нөхцөл байдалтай бол харьцуулшгүй байсан шүү дээ. Ягаад гэвэл компани бол орж ирээгүй байсан байдаг. За одоо бүтээгдэхүүний талаар бол бид нар сураг тийм ээ одоо домог мэт ярьдаг. Гэхдээ гараараа барьж хөвтөж үзээгүй байсан. Тэр нөхцөл байдлаас яриач. Тэр үед одоо яаж юм мундаг лидер цолыг бүтээж чадваа. Тэр үед бол маш их хэцүү байсан. Тэгм болоо зүгээр л компани нэр яригддаг байсан. За тэгээ маркетинг болоод манай спонсорууд болоод үнэхээр гайхамшигтай ярьдаг байсан. Би бол яг тухайн үед бодож байхдаа за MLM маркетинг бол угаасаа л ийм дээ тий. Гэхдээ энэ компани яг орж ирэх болов уу болов гэдэг дээр маш их ингэж эргэлдэж байсан. Гэхдээ болоод эхний бараанууд бол ирсэн байсан. Нөгөө манай спонсорууд чинь нөгөө нэг 3 сард бүртгэлээ хийчээ 4 сард болоод эхний бараанууд ирсэн. Эхний бараануудаа бидний гар дээр тавьсан. Бид нар болохоороо одоо юу яагаад хэрглэж бас нэг зах цухаас нь хэрэглээд үзсэн байсан. Хамгийн гол нь одоо юу л хэрэгтэй байсан. Энэ компани яг орж ирэх болов гэдэг дээр айгүй санаа зовж исэн. Тэгээд хүмүүс маш их бараагаа нэгч байсан. Тэгэнгүүт нь болохоор өмнөх ажиллаж байсан компанитайгаа айгүй жишээ зүйрлсэн. Ягаад гэх юм бол тэр компани маань орж ирнэ гэж яваад байсан. Би тэр үед ч гэсэндээ маш өндөр эсэлттэй компани талаар маркетингийг яриад бүтээгдэхүүнийг нь ярихдаа би ирнэ гэсэн итгэлтэй байгаа гэсэн юм чинь би энэ дээр нэг 180 мянган төгрөгийн бүтээгдэхүүний захиалга авчаад маш олон хүмүүсийг одоо уриалжсан байдаг. Ирэх болов ирэхгүй болов гэдэг дээр маш их айжсэн байхад манай гүлийн спонсор маань болохоор ямар ч санаа зовлтгүй энэ компани болоод өөрөө халаал стандарттай хүнийг хуурхуй мэхэлгүй гэсэн зарчмыг ингээд үндэслэдэг. За тэгээ Азийн орнуудаас одоо Монгол улсыг зориод ирж байхад яагаад та нар ингээд айдгийм бэ? Би та нарт ингээд итгэлтэй хэлж байна гэдэг үг л бид нарыг ингээд амар их зоригжуулаад байсан. Тэгээ багийнхан маань ерөөсөө одоо хүчрхэг лидерүүд маш их байгаа шүү дээ. Орломоо лидер маань, хулан лидер маань тий. Та нар яагаад бидний спонсор хийж ингээд шалж байгаа юм бэ гэдэг үгийг маш их хэлдэг байсан. Эргээд бид нарыг ерөөсөө ямар ч тийм асуудалгүйгээр ажиллаад тахад бол хүргэдэг байсан. 9 сарыг хүртэл болвол бараагаа нэгүүлж бол нэлээд өндөрлөлтэй л ажиллаж байсан. Одоо бол ерөөсөө налаагаад бүх юм сайхан болсон болохоор маш гоё ажиллаж байгаа. Тухайн үедээ бол хэцүү үе байсан. За би болохоор 7 сард 8 сард нөгөө хүмүүс маш их бараагаа нэхэл байхад нь яах гэж энийг эхлүүлэгдэ гэж маш их харамсаж байсан. За 9 сард ингээд хүмүүс нөгөө нэг цалингаа байгаал тий. Минийх 4 сая, 3 сая, 5 сая, 7 сая гэж айгүй олон хүмүүс дээл групп дээрээ тавихлаар нь за би зөв юм хийсэн юм байна гэдэгтээ бол бүр айгүй гоё ихтэй болж одоо тэр өмнөх айжсэн айцуудаасаа бол салсан байгаа. Зөв. Тэгээд одоо чинь энийг яагаад би өөрөөс чи асуух болов гэхээр өнөөдөр одоо жишээлбэл манай лидерүүд үзэж байгаа. Маш олон лидерүүд үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар дараа нөхөд үзэх зөндөө олон лидер байгаа. Яг одоо та бидэрийг идэвхтэй үзэж байгаа бол 21 22 хүн байна. 22 хүний лидер маань үзэж байна. За тэгэхээр юу гэх вэ гэхээр би өнөөдөр огт одоо компани сураг төдий байхад бүтээгдэхүүн байхгүй байхад лидер цолыг нээж чадчихжээ. Олон лидерүүдийг төрүүлж чадчихжээ. Гэтэл өнөөдөр манай одоо Эсэ компани маань ороод ирчихсэн. Цэглаан дүүрэн бараа бүтээгдэхүүн байна. Ганц хоёрхон одоо монголчууд ирэлт хэрэгцээ болсон. Тэр бүтээгдэхүүн байхгүй байхад манайхан яаж ажиллах юм бэ? Яах юм бэ? Тэр бараа низээ ирэх юм бэ гэдээ асуугаад байна шүү дээ. Жишээлбэл нөгөө Кэлин боол гэдэг. Гэхдээ Аз суулж одоо сая өчигдрөө урьдчраас гэхлээр энэ бараа нь ороод ирчлээ л те. Гэхдээ зүр хүмүүс яг ямар цаг үед энэ хүмүүс энэ одоо чинь энэ Монголд орж ирэх одоо жимиг татчихсэн. Яаж энэ хүмүүс ингэж энэ гайхамшигтай ажиллаж байсан гэдэг талаас нь би энэ хүмүүсийг сонсоосаа, суралцаасаа гэдэг үгээс би өөрсдөө асууж байна л да. Яг одоо энэ дээр бас харахад юу гэж хэлмээр санагдчихсэн. Яг энэ хүмүүс ингээл одоо яг өөр чинь таны ярьж байгаа үнцэл бас нэг өөр хэрэг. Тэр үед бол тэгэхээр одоо скла дүүрэн бараа байна. Компани нь байна. Захирлан сууж ирэх. Одоо айгаад ичээд энд яг малгүй шүү дээ. Байх та тий.
За ерөнхийдөө бол одоо ингээ хүмүүс маань ч гэсэндээ бас хэлдэг л дээ. Сая бас нэг захиалга хийхгүй маш их харсан хүмүүс те бараа эрхийг хүлээгээд. За ер нь бол яах вэ? Манай компани давуу тал надад аюу гой санагддээ штэ. Төрөл бараа бүтээгдэхүүнүүд байдаг. За би болохоор агуудтай зарим одоо хүмүүстэй болохоор тэгж хэлдэг штэ. Одоо килим бол байхгүй байгаа бол өөр бүтээгдэхүүнийг аваад төр зурдаа хэрэглээд үзчихье. Килим болоос өөр маш олон бүтээгдэхүүнүүд байгаа гэдгийг бол хэлээд бол захиалгыг бол хэвээ үргэлжлүүлж исэн байгаа. Одоо жишээлбэл ингээл нөгөө нэг байнгын борлуулалттай байдаг аяг тавг угаагч мугаагч ингээд байхгүй байхад те тос арилгагчийг бол Эрдэнэ цэцэг лидрээсээ ингээд нөгөө нэг мэдээлэл авчаад тос арилгагчийг санал тавихад бол аяг тавгийнхаа оронд аваад хэрэгжилж байгаа тий. Килим боолыг болохоор одоохондоо та нар ингээд байж бай. Ингээ гангатаа тос оролдог гэсэн. Гэхдээ та нар яг тэр гангатаа тосыг авмаар байгаа бол одоо оноо чи хүрхгүй байгаа юм чи тэр бүтээгдэхүүнийг аваад хэрэглээ туршаад үзчихье гэдэг үгийг л айгуух хэлсэн. За килим бол өөрөө бол маш их гайхамшигтай супер бүтээгдэхүүн гэдэг хүн болгон мэдж байгаа. Гэхдээ одоо гангатаа тос маань болохоор ижил төс үйлчилгээтэй гэдэг байгаа учраас нөгөө хүмүүс болохоор эргэлзээд байгаа байхгүй ногоон тос шиг биштэй гэж ирээд тийм учраас ногоон тосыг нь бол хүлээлгцэн байгаа. Зарим тохиолдолд хүмүүс маань бол ногоон тосоо бол өөрснөө ингээ мөнгөөрөө худалдаад авж байгаа тохиолдлууд ч гэсэндээ байгаа байхгүй юу. Үнэхээр хэрэгтэй тэр хүн аавна гэж байгаа бол бас нэг ирсак гэж байгаа хүнийг дэмжиж худалдаж авсанд нь би бас багийнхандаа айгуух баярлаад идэв байхгүй юу. Тэгэхээр бид нар нэг бүтээгдэхүүнийхээ сонголтыг нэг сар одоо гэр ахын бүтээгдэхүүнээр дагнсан бол дараа сар нь эрүүл мэндэнд дуусч байхад гэр ахын дуусч байгаа юм чи ингээд солиод хэрэглэх одоо захиалга хийх боломж байгаа гэдгийг бол хүмүүстээ сайн тайлбарлаж өгөх юм бол болчих юм шиг санагдсан байхгүй. Тэгэхээр бүтээгдэхүүн бол маш их байгаад байгаа шүү дээ. Баялаг байгаад байгаа. Сонголт байгаа. Тийм. Манай компани ч одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс бусд нь бол бүгд энэ компанид цэцгэлээд байна шүү дээ. За яг сая өөрөө чи тэр хэдхэн одоо нэг 5-6хан төрлийн бүтээгдэхүүн л байхгүй. Бусд нь бүгд байна. Тэгтэл манайхан одоо жишээлбэл би зүгээр эндээс харьцуулаад дүгнэлт хийгээсэ гэдэг үгнээс одоо саяны асуултыг асуулаа. Тэгээд нэгийг бодоод хоёрыг тунгаан үзээ. Манай ихэм лидерүүд маань тийм ээ. Тэгэхэд одоо яг ор мөргүү байхад энэ компаниг одоо байгаа мэт ингэж ажиллаж чадсан. Ингээд түүхтэй чадсан одоо Налтан гол лидер маань байна. За одоо манай тэр биш спонсор байна. За манай Базраа директор байна. За манай Орломоо лидер, Нэргүй, Хулан гэл ингээд явна л та цааш нь. Тэгэхээр ийм мундаг хүмүүс байна. За тэгээ одоо би бас нэг үлгэр домог шиг юм миний хувьд олд сонссонгоор. Би бас хүмүүсээс сонсч байсан өөрийн чинь тухай. Одоо чинь юу гэж сонсч байсан манай Алтангоо бол наана ингээд даруухан, намуухан боловч цаана маш хүчрхэг эмхтэй. Жишээлбэл одоо яг жирэмсэн, төрх төгцсөн байхад л өдөр шөнөгүй ингээд баг командын минь юмэг шивэл миний артлын ажил бүгдийг нугалдаг байсан. Бүхэл юмыг минь бацдаг байсан гэж ярьж илээ. Тэр байтугай одоо миний олд сонссноор юу гэдэг яг төрх орон дээрс буугаад лидер ч яг гарах гэжсэн байна л да төрөх гэжсэн байна. Одоо юу гэвэл лидер цогтон төрөх гэж яхад уцаа авахгүйсэн гинэ. Нэг лидер ярьж байгаа байхгүй. Одоо чи манай Баяраа лидрийн ихнэр одоо Наран туяа лидер маань ингээд залгаж уцаа авдгүй тэгсэн чинь хэсэг хугацааны дараа эргээ залгасан гин лээ. Ихчээ би дөнгөж сая төрөх орноосоо буулаа. Одоо шивье гэдэг ингээд. Тэгээ энийг би сонсоод одоо жишээлбэл ямар мундаг төсвөр төвчээр гаргаа вэ? Тэргүүнээ энэ нөгөө нэг дуу сонсогддгүй. Дуугийн чангалаарай. Зүгээр л энэ. Таны дуу сонсогдохгүй байна. Миний дуу зүгээр шүү. Дууга чангалдаа. Чангалдаа үзтээ. Баггүй нөө. Дууга чангалдаа. Хүн залгаад байгаа юм шүү те өөрөө ч зориг гэж. За дуу нь ямар байна? Дууга чангалаад үзээрэй. Болж байна уу? За ороод гарыг. Ахиа гараадах тэгвэл. Маш их нөгөө дуудлага орж ирээд байгаа болохоор юу яачих вэ? Одоо сонсохгүй байна уу? За би гаргалаа буцаад ороод. За тэгэхээр нөгөө техникийн шаардлага маань одоо бас нөгөө давхар дуудлага орж ирээд байгаа учраас юу яаж ах шиг байна. Давхар дуудлага орж ирээд байгаа учраас бас юу яагаад ах шиг байна. Манай Алтан гол лидер маань давхар дуудлага манайхан ч орж ирээд байгаа чинь бас уцс гацдаг, уцсад алдаа заадаг байгаа. Тэгээ манайхан ч өөрснөө маш бас их ажил хийж хүмүүс үү. За одоо зүгээр ээ нөө. Одоо зүгээр ээ. За энэ манай лайв үзэж байгаа лидерүүд битээ Алтан гол лидерүүд залгаад байгаарэ. Наад чи уцаар орж байгаа шүү гэх тээ. За тэгэхээр сая одоо миний ярьсан асуултаа би ахаад асууя. Одоо өөр чинь талаар их үлгэр домог шиг сонсож байсан гэд.
Жишээлбэл манай Алтангол лидер бол одоо маш ингээд хүн харахад энгийн даруухан эмэгтэй боловч маш их хүчрхэг те ийм мундаг эмэгтэй. Жишээлбэл яг манай одоо Баяраа лидрийн маань ихнэр лидер Нарантуй ягч маань яг одоо хэдэн сар юм бэ лидер болох гэж байсан юм байна. Тэгээ яг хэдхэн оноо дутуу хөдөөлөг байж байгаа ярьсан юм шиг өөр чинь. За ингээд залгаж уцаа авдаг бай. Тэгээ яана одоо ингээд хэлсэн чинь хэсэг хугацааны дараа залгаж л дээ өөрөө. Тэгээ юу гэсэн бэ гэхээр ихчээ би дөнгөж сая төрх орноосоо буулаа. Одоо дүүл шивья гэх. Тэгэхээр би одоо энийг сонсох гайхчихсан байхгүй. Вау, одоо ямар мундаг юм бэ те. Дөнгөж төрчөөд одоо ихчээ би одоо уцаараа шивээд таныг одоо лидер гаргая гэж хэлж одоо энэ ямар мундаг юм бэ. Тэгээ энэ одоо жишээлбэл ийм агуу их одоо төвчээр ийм одоо юу гэх юм одоо би бол сонсоод одоо хүн төрнө гэдэг чинь тийм амар зүйл биш шүү дээ. Нөгөө хамаг хүний биеийн яс яадаг үлээ салд нийлдэг гэж сонсч байсан. Тэгэхэд тийм одоо хүнд өвдөлтийн дараа шууд залгаад хүн шивэх ухаан сөхөө байвуу гэж одоо бас энийг бодоход би бас хүндчихжээ л өөрөө чинь энэ талаараа яриач яагаад тийм юу болов ер нь. Тэгээ жирэмсэн байхаас ахгүйд бол энэ сүлжээний бизнесийг хийсэн шүү дээ Эрсакиг. Тийм ээ Монгол нэвтрүүлэх гээд одоо ингээд спонсоруудтайгаа хамтраад тэгэл 4 сартаас хойш хийсэн гэж байна шүү. Тэгэхээр энэ одоо ингээд хугацаанд одоо бас нэлээдгүй ачаалал үүрсэн бах. Саяны зүгээр кейсэн дээр ярил жишээн дээр ярил. За ерөнхийдөө бол яг тухайн үед болохоор яг өмнө болохоор яг мөрөөддөг гэсэн. Олон шүлжээний хүмүүс те төрхийн орон дээрээс ингээл ажиллаа хийдэг. Төрж явахдаа тэдэн саяыг авдаг мавдаг гэж тэгэхээр ярьж ин даа л гэж боддог байсан яг итгэхгүй. Яг энэ дээр бол яг өөрөө бол яг биеэрээ мэдэрсэн байгаа. За түрүү хэлжсэн шүү дээ те компани байхгүй, бүтээгдэхүүн байхгүй үед энэ хүмүүс итгээд одоо ингээд лидер цол хийх гээд те энэ компанид ингээд зорж ажиллаад тахад одоо монголчууд угаасаа нөгөө төрөх чинь гэж сонсоол төрж ийн гэх юм бол ингээд жоохон хурдан удаашрна шүү дээ те ингээд сэтгэл зүйн ч гэсэндээ нөгөө намайг хайрлаад бид нэр ерөөсөө юу яаж чадахгүй би тэгээд төрхөөс өмнө бол хид удаа эмнэлэгт хэвцэн тэр болгондоо ерөөсөө багийнхандаа хэлэхгүй байсан. Ягаад гэх юм бол бид нар маань цахаалгаа хийдэгтэй болждог. Ахаад нөгөө нэг юу яагаад хурдан ааж багсаа явчин тэр хүмүүсийг ийм хэцүү цаг үед ажиллаж байгаа юм чи бид нар ажлыг нь ухраа гэсэн одоо бодол байгаагүй. Тэгээ намайг эмнэлэг твцэн гэдэг хүнийг ингээл тараачих юм бол би ууралдаг гэсэн ах. Яг ч намайг эмнэлэг твцэн гэж хэлж байгаа та нар гэл миний багийнхын чи оноо бал хийх гээд байна. Тэгэл яг намайг төгж явах үед би 7 сарын 22-нд төрсөн. Тэгээд 7 сард бол Нарантуй лидер маань бол яг лидерээр гарч исэн. Тэгээ манай баярах нараагч хоёрч айгүй зүтгэлтэй ажилдаг болохоор би өөрөө ирэхгүй бүр яа. Тэгэл намайг дэгдэг гэсэн. Би ч гэсэн 7 охинтой ингээд яах вэ? Би одоо захиалга яах вэ гэж хэлэхлаар нь бүх юм дамждаг байсан учраас би бол захиалгануудыг нь авдаг байсан. Гэхдээ түүний ард болохоор манай уянгаа лидер маань бол бас яг 7 сард бол миний арыг бас 100% даасан байгаа. Тэгээ бас төрхөөс өмнөх өдөр болоод бид нар юм мовстэй болоод офсынхаа ингэж өрөөг аваад ингээд хүмүүсээ оруулчаад тий оройн уянгаа лидер маань намайг эмнэлэгт аваачиж өгөөд тэгээд нэг 2-3 өдрийн дараа төржсэн байхгүй юу. Тэгээд яг төрж явах явцад болохоор дандаа уянгаа лидер маань ард байсан, бүртгэлийг хийжсэн, захиалгыг хийжсэн. 7 сарын 22-ны өдөр төрсөн, 7 сарын 24-ний өдөр Гүлийн спонсор маань одоо багийн чинь цайлаа, өөрийн чинь цайлаа ингээд 12 сая төгрөгийг болол данс руу шилжүүлж ийсэн. Тэгэхээр одоо нөгөө өмнөх MLM маркетинг дээр ажилладаг байсан нөгөө томчуудын яриад байсан тий. Нөгөө төрж явахдаа л цалинтай байлаа штэ гэдгийг бол биеэрээ мэдрээд болоо сууж ийсэн байгаа. Тэгээд төрсний дараа ч гэсэндээ ингээл тасралтгүй ажиллаа хийгээл байсан. Ягаад гэх юм бол тэр хүмүүс бараагүй, компаниуд итгээд ингээд ажиллаад байхад чинь бид нар бол ажлыг нь удаашруулахыг бол үнэхээр их хүсээгүй. Тэгээ багийнхандаа бол маш их итгэжсэн. Багийнхан маань гэсэндээ надад бүр маш их итгэжсэн болохоор итгэлийг нь бол алдахыг бол үнэхээр хүсээгүй. Тэгэд яг одоо ерөөсөө ингээд бодглохлоор ингээд хоол зингэрээд байна уу гайгүй юу. Баяр болсон ч тэгэл нараагч чадхлаа. Би нараагчдаа залгаад намайг төрчих жааг төртөн гэж битгий хэлээрээ зарим лидерүүдтэй бас ингээд хилжээсэн. Тэгэл бүгд маань ч гэсэн намайг айгуу зовоогаагүй айгуу гоё амар байсан. Шүндэн айгуу тайван амраачдаг. Тиймээс маштар айгуу амар байсан шүү. Гэтэ айгуу гоё байсан. Одоо 4 төрхтэй хамгийн аз жаргалтай төрөлтэйсэн бахуу баргалч. Өвжөхтөл одоо хэнийг лидерээр гарах үлээ. Лидерээр гарах байгаа хүн маань тэр шүү дээ гэж бодоол ээжсэн шүү дээ байхгүй.
Зөв. За маш гайхамшигтай бас ингээл харин тэрийг сонсоод би бүр гайхчихсан ёо. Төрхийн орон дээрс дөнгөж Монголоо таныг шивэл лидер гарлаа гэдэг ч бодлоо тэгээ. Тэр баргийн эмэгтэй те байх уугүй юу гэдэг чинь байгаад байгаа шүү дээ те. За тэгээд одоо бас ингээд энэ дээр би бас нэг юм ярихад одоо ч үл ингээд Алтан гол лидер маань өнөөдөр маш гайхамшигтай баг командыг бүрдүүлжээ. Маш том одоо те одоо юу гэдэг ингээд хүмүүс одоо ингээ манай платформ лидерсэн одоо манай лидерүүд гişүүд гэсэн ярихт ингэж ярьдаг шүү дээ. Тэрвшийн баг, Бадрагийн баг, Алтангоогийн баг гэж яриад байдаг. Тэгвэл одоо энэ өөрийн чинь баг командаас миний зүгээр мэдж байгаагаар 4-5 хүр лидер төрсэн байж ах шиг байна. 5-6 хүр лидер байна уу? Тэ дээрээс нь одоо юу гэдэг лидер цолдог гэдэл зөвхөн одоо өөрийн чинь баг хэсэгт баг 200-аач ахгүй 100 гаруй лидер ингээд төрсэн байж. Тий. За одоо мөнгөн лидер юу бас 1-2 төрөх гээд ингээ араас явж байна. За директор бас өөрийн чинь багаас төрөх гээд явж байна. Ингээ бодоход маш хүчрхий багийг босгож чадчихжээ. Тэгээд тий хүн эзэн хичээвэл заяа хичээхийн үлгэрээр бас ингээ цаан ч одоо бас мундаг ажилласан байна. Танаа өөрөө одоо өнөөдөр баг команд ч язгаж яхад одоо юу гэж бодож яах юм яг энэ өнөөдрийн өндөрлөгөөс харуул. Тэгээд эхлээд болвол өмнөх бизнесүүдээр болвол ингээл өөрөө л авчих юмсан ингээл амар их бодоод идэг гэсэн аахгүй юу. Би өөрөө л сайн авах юм бол миний ингээд би амжилттай яваа юм байна гэж хараад идэг байсан. Одоо ингээл харахтаа тэр олон хүмүүсийн ингээ амьдрал өөрчлөгдсөн. Маш олон хүмүүсийн ингээд ирээдүйг бүр ингээ гэрэлтэй байгааг харсан чинь энэ л амжилт юм байна гэж айгүй хардаг болсон. Надаас илүү тэдний амжилт илүү гой санагддаг болсон. Тэдний амжилттай байх юм бол би ч гэсэн амжилттай байна гэж боддог болсон. Тэгээд манай багийн лидерүүд үнэхээр гоё, бүр үнэхээр хайртан. Бүр бүх лидерүүд маань бүр танихгүй байсан лидерүүд маань хүртэл ингээл хүндэлж харцдаг. Айгүйх баярлалаа. Тэгээд тэр хэдийгаа ингээд нөгөө нэг итгэлийг нь алдахгүй тий нуурахгүй энэ компанид ингээд нөгөө суурьтай бат бүх ингээд спонсор нь байхыг бол маш их хичээж ажиллаж байгаа. Тэгээд заримдаа бол бас таалагдахгүй байх бах. Тэгэл уул нь бол миний бодлоор бол бүх лидерүүдээ ингээл яг өмг төшиг нь болсон хүн байхыг маш их хичээдэг. Тэгээд тэр маань ч гэсэндээ бас болоо явж байгаа байх л гэж бодоод байдаг шүү дээ. Бүх лидерүүд маш их баярлалаа. Зөв. За тэгэхээр одоо юу гэдэг ингээд одоо юу гэдэг том спонсор болж байгаа. Тэгээд том спонсор байхын үүрэг хариуцлага гэхээр мэдээж амаргүй байх бах. Олон янзын одоо юу гэдэг зан аргаштай, янз янзын боловсрол мэдлэгтэй, янз янзын хүмүүжлтэй гэдэг юм уу те янз янзын хүмүүс өөрсдөө янз янзын одоо асуудлаар ханддаг байх. Тийм учраас бас амаргүй байх бах. Гэхдээ эргээд ингээд өөрөө харуул маш бахархалтай, сайхан. Би энийг бүтээсэн гэж юм. Энэ зөвхөн миний баг гэж үг гэдэг энэ гоё. Тэгээд түрүүнд одоо бас өөрөө чи яриан дээр ч гэсэн гарч ирж байна л да. Тэр нь юу вэ гэхээр би авах өмнөх одоо бусад одоо тухайн үед бол би авах нь гоё байна. Би авбал би чадчихвэл бүх юм гоё гэж боддог байсан болвол өнөөдөр би яах вэ? Тэр маань аваасаа, энэ маань аваасаа гэдэг энэ бас их гайхамшигтай өгөөмөр сэтгэл ер нь санагдчихэ шүү. Тийм үү? Энэ бас их том давуу тал шүү. Тэгдэг хүн өнөөдөр одоо бас дайлан манайхан ч жоохон өөрсдийн жоохон эготой болсон шүү дээ. За би гэдэг болохоос бид гэж нэг ярих дурггүй, тийм миний тэр гэж ярих дурггүй. Нэг бие л ирийн сайндаа гэдэг чинь нэг ийм тал ажиглагддаг шүү дээ. Гэхдээ зөвхөн бидний дундаж гэлтгүй ер нь хувь амьдрал дээр ажил одоо энэ тэнцэж гэсэн харагддаг шүү дээ, тийм ба. Тэнд байгаа. За хажуугаар нь одоо бас надад нэг өөмөлдөг хүмүүсүүд байгаа. Тэр гүйтгний юуны дээдлэлт хийсэн байгаа гээл. Хажуугаар нь одоо бас хүмүүс юм нэхэд энэ хажуутлаа. За тэгэхээр тийм байна гэж байна тий. За тэгэхээр энэ бол бас гайхамшигтай давуу тал чанар. Ер нь ихтэй өөрөөс чинь бас ийм үнэр, ийм одоо хандлага харагддаг. Үнэхээр бас супер. Одоо юу гэдэг зарим лидерүүдээ хажууд харьцуулаад харах юм бол үнэхээр тийм мундаг давуу тал. Хүн гэдэг бол одоо юу гэдэг мэдээж таавхан тодорхой. Гэтэл миний тэр маань, миний баг маань, дундаг маань, дулмаа маань гэдэг энэ сэтгэлгээ, энэ хандлага нэгэнд нь ч гэсэн тус болчих юмсан. Би энийг гомдоочих байгаа даа гэдэг энэ хандлага хамгийн зөв шүү. Ер нь бол цаашдаа бас тий маш олон одоо лидерүүдтэй урам зориг өгдөг, ард талтнастай жинхэнэ асаалтаа танк нь байна гэдэг бол маш чухал шүү тий. Хаяа бодвол ингээд нөгөө шантардаг үе бол байгаа. Ингээд та нартаас ингээл юм хилээ сууж идэв шүү дээ. Би одоо ингээ бууж өгөө 2 гараа өргөе гэл. Тэгэд нөгөө нэг яхаас энэ байж хахаас өөр аргагүй тийм нөхцөл байдалд бол орцсон байлээ л гэж айгүйх өөрийгөө хардаг шүү дээ. Нөгөө нэг ултах аргагүй, зогтох аргагүй тий. Энд бол нөгөө нэг яг төвөө барайл байж ах ёстой гүн болцсон байна гэдгээ ойлгосон. Хаяа бол үнэхээр яг тийм үед бол байна.
тий байсан. Одоо байх юм шиг байгаа энэ цаашдаа ч гэсэндээ. Тий. Миний бас одоо Ирсак компани дээр бол нэг баримталж яваа зарчим гэх юм бол харсан үнцэг гэх юм бол нэг ийм зүйл байгаа. Ягаад гэх юм бол миний багийн ингээд гүн бүр илүү батбах байх тусмаа одоо миний одоо анхны урьсан хүм маань тий насан туршийн орлоготой би өөрөө ч гэсэндээ бас байнгын тогтвортой ингээд орлоготой байх юм байна гэдгийг бол маш их харсан учраас би багийнхаа гүн рүү бол ажиллах маш их дуртай байгаа. Тэгээд энэ дээр болохоор Ирсакийн маркетинг дээр бол энэ бол маш их чухал юм байна гэж харсан байгаа. Тэгээ манай бусад лидерүүд ч гэсэндээ одоо ойлгоцсон байгаа юм би айгүйх баярлаад байгаа. Тийм шүү дээ тий. Гүн рүүгээ гэсэн өөрөөсөө одоо маш олон лидерүүдийг доош нь төрүүлэх баг команда задлах гэдэг чинь чухал байх юм тий. Доктортай энэ бол маш зөв. Ер нь аливаа байшингийн нөгөө хундаам сайн суух хэрэгтэй тий. Эхнээс нь тоосгоо зөв өрхөл юм бол тэр хундаам тэр байшин бат бөх байна гэдэг энэ зөв байх гэж бодож байна тий. Зарим асуултанд өөрөө асуугаад өөрөө хариулдаг шиг юм би зөв. Яа. Тэгээ бас нэг асуулт гэх юм да тий. Одоо чи өнөөдөр та бүхэн үзэж байгаа бас зөндөө олон хүчрийг эмгэгтэйчүүд байгаа. Жишээлбэл одоо юу гэдэг яг өөр шиг чинь магадгүй тий хүүхдээ гэртээ харж байдаг. Нөхөртөө бас 5 төгрөгийн дэм болчих юмсан. Тий. Тэгээ би юу хийх вэ гэж эргэлздэг. Тий. Нэг үл Ирсакт орчоод яаж ажиллах вэ гэдэг аргаа олохгүй байгаа эмгэгтэйчүүд. Тэгээ магадгүй жирэмсэн секретээ авцсан. Ийм эмэгтэйчүүд хандаад хэлвэл одоо юу гэж зөвлөмөр байна. Ер нь таны хувьд яаж мэдээж одоо бүх юм бол ингээд нөгөө юу гэдэг те одоо ургуулгын адил тийм амархан болохгүй шүү дээ. Өнөөдрийн өндөрлөх төрх нэлээдгүй саад бэрхшээл янз бүрийн бартаад замыг туулсан байгаа. Тэгэхээр энийг ер нь яа давбаа ер нь өөрийг яаж зоригжуулах хэрэгтэй болоо энэ үзэж байгаа эмэгтэйчүүдэд хандаад хэлээ. Одоо яг гэртээ хүүхдээ хараа байж байгаа. Сайн хэлсэнд нэг бол секретээ амралцтай байгаа. Нэг бол одоо төрөх гэж байгаа. Ийм эмэгтэйчүүд нэг хандаад хэлээчхөө. Яаж өөрийгөө зоригжуулах, яаж амжилтыг бүтээж чадав? За яг тухайн үедээ болохоор яг намайг яг хурцлж исэн, зогсоохгүйгээр ингээд ажиллуулж исэн зүйл бол мэдээж би одоо жирэмсэндээ ингээд суугаал ингээд шивэлдээ хийхлээр ингээд орой болохоор ингээд компьютерээ хавдаал, хавантаал, даралт ихсэл орой болохоор тэгээ дахиалгаа хийж дуусчаал имлэг явдаг үе бас зөндөө байсан байхгүй юу. Тэгээ тэр үедээ болохоор нөгөө хүн багтаа болоод ирэхлээрээ тэр хүмүүсийнхаа төлөө ажиллаад ирэхлээрээ бол буцахгүй гэж боддог. Заримдаа бол манай гэр бүлийнхэн хэлдэг шүү дээ. Нөгөө багийнхантайгаа гоё харьцдаг байж надтай муухай харьцлаа гэл тийм ороод ирэн. Тэгэхээр нөгөө хөшөөрөг маш их хэрэгтэй. Тэр багийнхаа хүмүүсийнхаа төлөө нөгөө ажиллаад байх юм бол одоо тийм эргэл буцалт бол ер нь бол байдаггүй. Тэгээ Ирсак компанид одоо бусад шүлжээн дээр болохоор ингээд нөгөө эргэж буцдаг үе бол маш их байгаа шүү дээ. Юу маркетинг хэцүү одоо ажил нь хэцүү бараа бүтээгдэхүүн ингээд борлогдохгүй тийм хэцүү үед бол байдаг. Ирсак компанид болохоор хэрэглээг одоо орлого болгочод уул нь болж байгаа юм. Тэгээд нэг би болохоор одоо над чиг хүн бол нэг би яг чи яг минийх шиг ажил гэх юм бол одоо та болоо чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр та яг өөрөө яг яаж ажилламаар байгаа та өмнө ямар ажил хийж ийсэн яг өөрийнхөө л энд ажиллаж та гэж уул нь багийнхаа хэлсэн. Нэг их зааварлаад зөвлөд өгдөг надад бол юм бол байдаггүй. Зүгээр арна бат байдаг. Давхар дээрээс нь болохоор хүмүүсийг чи яг өөрийнхөө маркетингаар ажиллаж. Өнөөдөр нарын сартай харьцуулахгүй юм чинь тий. Чи өөрийнхөө маркетингаар өөрөө яг энэ компани маркетингийг сонсчоод яаж ажилламаар байгаа нь тэрүүгээрээ ажиллах гэдэг үгийг уулын хүмүүстэй байнга хэлж явдаг байхгүй юу. Тэгээ өөрийнхоороо ажиллаад өөрийнхоороо ингээд сэтгэх юм бол тэр хүн маш амжилттай байж чадна, маш амархнаар бас ажиллаж чадна гэж боддог байхгүй. Тэгээд гэртээ сууж байгаа эмэгтэйчүүдийн хувьд бол бараа бүтээгдэхүүнээ ингээд авах иймэрхүү ажлууд нь бол хэцүү яг 100% спонсор төр байгаад байдсан шүү дээ тий. Тэгэхэд одоо компани маань болохоор хүргэлтийн үйлчилгээ явуулсан байна. Өнөөдөр групп чатан дээгүүр одоо бараа бүтээгдэхүүн одоо захиалаад хэд хоногийн дараа очдөг юм бэ гэж асууж байсан. Би болохоор хүргэлтээр бүтээгдэхүүн авч үзээгүй учраас өнөөдөр бол асуухад бол ачаал багтаа үед бол өдөртөө очдөг ч үе байгаа гэж юм. Тэгэхээр тэ жирэмсэн байгаа одоо гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд маань одоо зөвхөн онлайнаар бага бүрдүүлээд одоо намайг одоо эсвэл гэхэд миний гэрлөө ингээ хаягаар бараа бүтээгдэхүүн минь явуулах тийм байгаа учраас тэрнийг маш сайн ашиглаад ажиллах юм бол боломж байгаа гэж харж байгаа. Давхар дээрээс нь те нэг 5 хүнийг
хэрэглээтэй, эко хэрэглээтэй болгохын төлөө ажиллах юм бол 5 хүнийг нэг ингээд нөгөө саяас дээш орлоготой болгохын төлөө ажиллах юм бол одоо тэр хүмүүс маань тасралтгүй орлоготой болох боломжтой байгаа байхгүй. Тэгээд эхэлчих юм бол амархан, эхэлхгүй байгаа учраас хүмүүс маань жоохон зориггүй байгаад байгаа хэл гэж бодоод байгаа шүү дээ. Нэг хүн багтаа уурсан л одоо тэр хүнийхээ төлөө явдаг байгаа ч гэдгийг тэр нь болохоор тэр хүнийг цаашаа доктортой ажиллахад нь их нөлөөлөх юм болов гэж бодоод байдаг байхгүй. Ер нь бол 5 бизнес хамтрагчийг л ураад тэр 5-таагаас хамтдаад ажиллаа. Тэр 5-ыг л одоо 1 сая ба түүнээс дэш орлого өгч юм бол таны амжилт гэж байгаа. Тэр таны амжилтад гол үр дүн тэр шүү дээ. Тий. За тэгээд ер нь бол манай Ersak компани одоо чи хуулиар бас ярилцсангаа хэлээ хүмүүс мэд бас зарим мэдээлэл хүмүүс. Гэхдээ ер нь бол энэ группт бол мэдээлэлтэй хүмүүс байгаа. Ер нь гэхдээ одоо хөрөнгө оруулалт маш бага шаарддаг шүү дээ. Манай одоо Ersak компани бол босод одоо Монгол үйл ажиллагаа явуулж байгаа MLM компанид 300, 400, 500 сая гэл ингээл явдаг бах те. Тэгэхээр эдний дэргэд бол манай 100-аас 180 мянган төгрөг, за 102 мянган төгрөг. Энд одоо ингээ боломж өөрийнхөө хэрэглээ эко гэдэг английн бүтээгдэхүүнээ аваад бүтээгдэхүүний үр нөлөө нь маш гайхамшигтай шүү дээ. Тэгээд дээрс нь биелэг өгч जैन сэтгэл зүйн хувьд одоо тэ ханамж бол 200, 300 бараг 1000 хувьч байх юм уу? Тийм ээ. Ийм гайхамшигтай бүтээгдэхүүнтэй ийм компани байгаа шүү дээ, тий. За тэгэхээр манай эмэгтэйчүүд одоо бас алтан гол лидер шиг маань одоо хүүхдээ гэртээ хардаг нөхөртөө бас 5 цаасны дэм болчихъя гэж байгаа ийм хүчрхэг эмэгтэйчүүд байвал ингээ ажиллах хэрэгтэй. За зарим одоо хүмүүсийн чат орж ирж байна л да байлаа бас дундуур ганц нэг юм бас асуулт хариулав. За нийтэд хийхгүй байсан юм уу? Орж болохгүй байна. За нийтэд бол хий гэж бол яриаггүй. Яг анхнаас лайв платин лидстрээ гэдэг. Яг энэ нөгөө хүрээлэл жоохон бага байгаа. Энд нөгөө 200 орчим хүн байгаад байгаа. За дараагийн лайвыг анхааръя. За шаардлагатайг бол яг энэ лайвыг хуулаад манайхан юун дээр оруулах болох бах тийм ээ Facebook дээрээ оруулаад цацаж бас болох бах. Болох болов. Яад юм бол алтан гол идрээ. Болохгүй болов. За оролцож байгаа хүмүүс маань асуух хэрэгтэй бах тий. За ингэ байж байгаа. За дээрэс нь одоо хүмүүс зарим хүмүүс ингэж юм л да маш их меншн хийсэн байна. За энэ үзэх хүмүүс нь энд орог хүмүүс бол бас юу байх вэ? За амжилт мундгуудаа тэгээ зүгээр байна. Дууны хувьд гэж бичсэн юм шиг байна. Эргээд харахад сайхан дурсамж байжээ л гин хүмүүстэй мундаг юм бичжээ. Харин за ингэж алтан гол лидертэй амжилт хүсье. Ёстой хөөх юм а бахархаад баршгүй. Хүчрхэг лидер минь хайртай шүү л гэнэ одоо. Баярлалаа. Тэгээд ийм шүү л гин. Баяр хүргье. Тэргүүндээ амжилт хүсье. За баярлалаа. Шантрах үе байна. Үнэн шүү л гин. За шантрах үе байна л гин. За шантарч байгаа хүмүүс жишээлбэл хандаад хэлвэл юу гэж хэлмээр алтан гол лидерээ. Шантрах үе байсан гэсэн шүү дээ өөрт чинь. Тэр үедээ яаж өөрийгөө зоригжуулдаг бэ? Одоо чухал одоо лидерүүд маань л зогсоож байна. Дахиад давхар дээрээс нь одоо 4 сартаа хүүхдээ орхиод ажиллаж байгаа мэжиж одоо нөгөө шантрах нэрх байхгүй байна. Тэ? Том болцсон одоо 100% гэрээсээ одоо ингээ хийдэг байсан бол шантармаар байна. Гэхдээ би хүүхдээ ингээд уужаад өглөөнөөс орой хүртэл орхио явдаг мэжиж шантрах нэрх бол байхгүй байна. Тийм байна тий. Мэдээж юу гэдэг манайхан том зураг харах хэрэгтэй. Бэрхшээлийн цаанд бэлэг байдаг. Тэгээд ямарваа нэгэн юмд одоо юу гэдэг сая төгрөгийн орлого тийм амархан бага орлого биш. Гэхдээ манай компани маркетинг одоо бусад компаниуд MLM маркетинг зүйлшгүй амархан, маш амархан. Тийм олон цолч байдгүй тийм ээ. Ийм байдаг шүү дээ. Тэгэхээр шантарч байгаа болвол та өөртнөөсөө бас асуух хэрэгтэй. Яагаад би энийг хийх болсон юм? Тэр шалтгаанаа бодох хэрэгтэй. Магадгүй таны өнөөдөр авч байгаа цалин орлого хангалтгүй байсан бол та хийх гээд байна уу? Нэг бол өнөөдрийн амьдарч байгаа одоо л амьдралын чанар чинь хангалтгүй байна уу? Нэг бол та өөрийн хүссэн одоо зүйлээ худалдаж авах те хүүхдээ хүссэн боловсролын эзэмшүүлгээ таны өнөөдрийн олж байгаа орлого чинь хангалтгүй байна уу? Нэг бол амьдралаа 360 градус эргүүлмээр байна уу гэдэг юм уу? Маш олон асуултууд та бүхэнд байгаа бах те. Тэгээд нэг бол урт тормоогоо одоо хой тормоогоос урт тормоогоо нөхөөд энэ амьдрахаас бас нэг бол залхсан байж болно. Нэг бол би зүгээр л эмэлт орлоготой бол гэсэн бол энийг эргээс санах хэрэгтэй. Тийм ээ гэж болмоор байна. Дээрээс нь одоо юу гэдэг миний хувьд зүгээр нэмээд хэлэхэд одоо юу хийхээр бид нар одоо Солонгос бусад улс оронд очиод ингээд хүний хамгийн л болохгүй бүтггүй ажлыг хийдэг шүү дээ. Болохгүй бүтггүй ч байх уу. Ер нь бол хамгийн л хийх дургүй ажлыг хийдэг. Тий, хийх дургүй ажлыг хийдэг. Тэгтэл өнөөдөр Монголд одоо манай энэ лидерүүд нь хамгийн багадаа сая 4 сая, 5 сая, 7 сая, 8 сая явж байгаа хүмүүс байна. За бүр зарим нь эхнээс нь 10 сая ч явж байгаа хүмүүс байна. Тэгтэл ийм хийх боломжтой энэ хүмүүс хийгээд үлгэр жишээ харуулад хахад хүмүүс итгэдэг хүмүүс бас байдаг. Тэгэхээр энийг харах хэрэгтэй. Тэгээ энэ эмэгтэй тэгвэл яаж хүрсэн байх нь вэ? Та хүмүүс энэ хүнээс суралцах хэрэгтэй. Энэ хүн яг танд өнөөдөр тулгажсэн асуудал байсан уу? Одоогоос 3 сар, 4 сарын өмнө байж л байсан. Тэгэхээр энийг даваад гараад өнөөдөр амжилтанд хүрсэн байна. Та яг энэ хүн шиг түүхийг бүтээг энэ
хүн шиг хүчрэх багийг босгох танд гайхалтай боломж таны өмнө хүлээж байна. Гагцгүй та өөртөө итгээд тий хичээж чадах юм бол энэ амжилтын эзэн болох байхаа. Зөв үү? Тэгээ манай алтан гол лидер чинь бас их уйхан юм байна шүү дээ зүгээр л. Уйлаа. Тийм байна. За тэгээд мундаг бүсгүй дамжилтлаг энэ хоёлаа бас энэ хүмүүс сэтгэлийг биений мэддэг хүмүүс харилцаатай хамт аваад явдаг шүү л гэн. За одоо юу гэсэн юм бол найз майзыгаа одоо хамтраад ажиллаж болно гэсэн санаа юм бол одоо үнэхээр арга олохгүй байна гэн. Одоо юу гэсэн үг юм бол бага зал харга олохгүй байгаа болоо нэг бол дэвээ олохгүй байгаа болоо арга олохгүй байх юм байхгүй. Таны одоо спонсор хэм бэ? Спонсортойгоос сайн тулж ажиллаарай. Хэрвээ таны спонсор одоо тий одоо юу гэдэг дөнгөж орсон нэгэн байгаа бол тэрний дээдлийн спонсор юм байгаа. Ингээд ажиллах хэрэгтэй. Дээрэс нь одоо манай Ersak компани одоо манай тэр биш одоо спонсороос доош одоо баг команд бол одоо юу гэдэг та өөрөө бүгдийг хийхгүйгээр энэ клуб таньс одоо шиг гахалтай сургалтыг хийгээд өгч байна. Одоо цахимаар хийж өгч байна. Танхимаар хийж өгч байна. Тийм ээ. Лидер болоод тэр лидерээс дэш төвшөнд нь бэлдээд өгч байна. Дээрээс нь одоо ингээд ийм мондөг лидерүүд ингээд амжилтын төвхөнд хуваалцаад бусад хүмүүс ч урам өгч байна. Тэгэхэд энэ бүгдийг чи хийж байгаа учраас энэ бүгдийг та боломж гэж хараад ашиглах юм бол танд бүх боломж нь байна. Та тэгвэл харин эсрэгээрээ яг Алтангоогийн оронд би 4 сарын өмнө байсан бол бүтээгдэхүүн байгаагүй. Компани байгаагүй. Би яах вэсэн бэ гэдэг. Тэ? Тэгвэл өнөөдрийн байгаа цаг үе шал өөр байна. Маш гайхалтай бүх боломж нээлттэй байна. Тэр тусмаа бүр таны өмнөөс клуб өөрөө ч бүх ажлыг хийж өгөхөөр ийм зохион байгуулалтанд ороо явж шүү дээ. Тэгэхээр энийг та боломж гэж харах хэрэгтэй. Харах өнцгөө жоохон эерэг талаас нь хараад үзье гэж би одоо хэлмээр байна. Зөв Алтангоо лидерээ дугаараарай. Одоо урдууч ороод би яриа. Ерөнхийдөө бол энэ клубын систем бол үнэхээр маш гоё байгаа тий. Өнөөдөр бид нар яг одоо тэр биш лидерийн хэлдгээр одоо тэргүүнээ бид нар маш зөв сонгоцсон гэдэг үгийг болол бүр хүн болгон дотроо ингээд ярьж явдаг. За баярлалаа. Ингээ магтахаар санаад байна. Бодож явд юм билээ. Одоо яг бидний өмнөөс бүгдийг хийж байгаа шүү дээ. Манай сургалтын хаалга, болны үеийн хаалга тэгэл бүх албатууд маань тий хагасаа өдөр болгон лидерүүдийн сургалт хийж гин онлайнаар бол байнгын бүтээгдэхүүн маркетингийн сургалтуудыг хийж гин тэгэхээр хүн өөрөө зорих юм бол тий спонсор нь өнөөдөр чадахгүй байсан ч гэсэндээ одоо чадаад хийж байгаа энэ клуб чинь та нарын шүү та нарын спонсор шүү гэж хэлмээр санагдаад байгаа сүүлийн үед тий бид нар чинь одоо энэ клубтэй бүх үйл ажиллагааг явуулж байхад одоо нэг инк дараа л орчих юм бол та өөрийгөө өөрчлөх гээд байгаа байхгүй та өөрийнхөө төлөө хийж байгаа үйлдэл байгаа байхгүй тий. Тэгээд бид нар түрүүнд хэлсэн шүү дээ тий. Янз бүрийн хүмүүс байгаа тий. Медиа сургалтыг мэддэггүй ч хүн байгаа. Миний хувьд ч гэсэндээ юм одоо мэддэггүй зүйлүүдийг маш их байсан одоо энэ компанид ороод одоо бүгдийг мэдэж эхэлж байгаа тий. Тэгэхээр мэдхгүй байгаа хүмүүсийг өмнөөс мэддэг хүмүүс нь хийгээд байгаа учраас та энийг заавалжгүй спонсороо гэхгүйгээр ингээд та нар хараад олоод үзээд энэ сургалтандаа хамрагдаад арга барилаа олооч л гэж хэлмээр байна. За хайртай хөөрхөн спонсортой амжилт хүсье гэх нь одоо хийм бол тоо би нөгөө стрим яадар нэр нь харагдахгүй байна. За тэгснэ цаашаа явж гинэ одоо хоёул шантрах үе хаяа гарч байсан яг тэр үед хамт олон спонсорууд нь их нөмөр болсон доо гэж ямар мундаг юм бэ. Спонсор их чухал байдаг тийм систем мундаг шүү. За тэгээд юу гэнэ хүчрхэг лидер шүү бахархаж байна гин шантрах үед спонсор за шантрах үед хүн спонсор ууртай байсан ч үгээ зөв хэлэх хэрэгтэй байдаг шүү. Зэг байгаад амжилт за спонсор чухал ахна шүү дээ. Жог урам уграад ирэхтэн яах нь чи гоё шүү. Чи миний одоо хүрэл лидер шүү. Чи миний директор шүү манай те. Чи одоо директор шүү гэл. Тий. Чи нөгөө манай одоо базраа директор хэлэх чи дэлхийн номер 1 шүү гэдэг юм. Ингээд гоё урам өгөх чухал байдаг шүү. Нэрээ манай их спонсорууд үзэж байгаа бол нэгэнт одоо таны бизнес хамтрагч ингээд зориод ажиллаж байгаа бол гайхамшигтай одоо амжилтыг тий гайхамшигтай өрөөж өгдөг ийм байгаасаа гэж бол одоо бас та бүхэнд уриалмаар байна. Лайваар дамжуул одоо энэ мундаг уяхан юм ихтэй орсон учраас хажуугаар жоох уянгалаад байна гэж. За мундаг юм амжилт хүсье. Тэгээд сэтгэл сайтай шүү чи минэлгэн. За май хүчрхэг хүмүүстэй амжилт энэ сод мөрөнд дагаад уйлаад байна шүү гэнэ мөнхийн наран лидер маань сод мөрөнд дагаад уйлаад байгаа юм байна. Өөрөө ч үзээд бол за манай сод лидер бол манай бас хүчрхэг лидер байгаа. За мундаг бүсгүй байна амжилт гин. За одоо ингээд энийг уншаад яв. Тэргүүндээ баярлаа гэж юм шиг гоё лайв болж байна. За болж дээ бид хоёр одоо бас тав хүлээлт хүрээсэй гэж их бодож байгаа. За над чиг амархан нулимс гаргах юм аа. Томоос том амжилт гин. За мундаг юм аа. За одоо ингээд юу нөө алтан гол лидер бусдаас
давуу олон тал байдаг маш сайн удирдахч ямар ч ажлыг 100% гүйцэтгэлтэй сэтгэл зүрхээд гаргаж хийдэг хүчрэг ээж хань охин найз гахалтай эмэгтэй л гин. За ингээд манайхан бол тэ нэрэ манай мөнх цэцэг лидер маань тэгж хэлсэн байна. За тэгээд ер нь бол одоо бит хоёр бол бас ингээд бас та бүхнийхээ бас асуулт байвал манайхан бас доор асуугаарай. Асуулт байвал би бас асуултанд нь одоо энэ бас мундаг лидерийг оруулж байгаа учраас асуултанд нь хариултыг нь авч өгнө. Асуултууд байвал асуугаарай манайхан. За лайв одоо ингээд үзэж байгаа идэвхтэй үзэж байгаа 30 гаруй хүн байх шиг байна. Та бүхэн хоёрыг. За дээрэс нь одоо би бас нэг юм асуух гээд байна. Асууж болно тий? За. За одоо өнөөдөр одоо чинь ийм мундаг баг командыг бүрдүүлсэн ийм хүчрхэг мундаг спонсор лидер учраас одоо манайхан ер нь манай одоо бусад MLM компани, хэмжээний компанид ер нь амжилтыг илтгэдэг нь одоо 2 3 зүйлэл байдаг. Нэгдүгээр таны одоо цол байж байгаа. Хоёрдугаар таны авж байгаа цалин урамшуул байж байгаа. Гуравдугаар таны баг команд хэр хүчрхэг байгаагаас л хардаг байх гэж би боддیں۔ Тэгэхээр одоо жишээлбэл би энэтэй холбоотойгоор за баг команд ойлгомжтой юм байна. Цол ойлгомжтой юм байна. Тэгвэл одоо цалин урамшуул ер нь нууц шүү тий. Хэдийг авж байна тий. Энэ мундаг том спонсор одоо хүрл лидер гэдэг бол 5 хүний бодитоор нь одоо лидер цолонд хүргэсэн. Эдгээр маань мундаг цаашаа явцсан. Ингээд ийм би хэллээ шүү дээ түрүүнд. Энэ одоо Алтангой гэдэг хүний баг командаас мөчөр салаалаад өнөөдөр тий 5 6 хүрл лидер төрсэн байж байна. За духгүй 1 2 мөнгөн лидер директор гарах гэж байна. Тэгээ ингээд бодох юм бол одоо ингээд одоо юу гэж бодож байна гэхээр юу вэ гэхээр баг бол үнэхээр супер хүчрхэг юм байна. За тийм учраас одоо энэ том багийн спонсор хүн та сарын цалин хэд вэ? Одоо энийг чи манайхан бас сонсох хүсэж байгаа сонсно үстэй тий. Одоо би ингэж боддоо штэ. Хүн яг хийснээ л авдаг гэл. Тэгэхээр манай сод мөрөн лидер маань тэгдэг штэ. 5 сая, 6 сая, 7 сая гэл ерөөс цалингаа ингээд нуухгүй хэлдэг штэ тий. Миний хувьд болохоор 5 багтай. Яг 5 багтай. Миний 3 баг ингээд доошоогоо ингээд салааж маш сайн ажилдаг. Одоо 4 багууд маань болоод ингээд ажиллаж гүн рүүгээ ажиллаж эхлэх чинь. Тэгэхээр одоо цалин болвол нэг 4 саяас ерөөсө бууха болцсон байгаа. Гэхдээ болвол гэртээ хүүхдээ хараад 400 мянган төгрөгийн цалинтай, дахиад цалинтай ээжийн 50 мянгатай, 450 мянган төгрөгийн цалинтай хүний ажид бол 4 сая бол болж байгаа. Би эндээ бол зөвхөн багийнхантаа л ингээл мэдээлэл өгдөг, очиж бараа бүтээгдэхүүнийг нь аваад хөдөө орон нутгийнхныгаа унаад ирэгэнд нь тавиад өгчдөг. Тэгээд ерөнхийдөө бол одоо баргалж зүгээр сууж байгаад л авж байгаа цалин юм чинь бол би энэ цалингаа бол ерөөсөө голдгүй хүмүүсээс нуудахгүй. Миний багт надаас илүү цалин авдаг хүн байгаа. Ягаад гэх юм бол шударгаар тэр хүмүүс илүү их цаг заваа гаргаж сэтгэл зүрхээ гаргаж ажиллаж байгаа учраас гэж бол шинээр орж байгаа хүмүүстэй бол тайлбарлаж хэлж өгдөг байгаа. Тэгээд ер нь бол тасралтгүй бол хизээч сая 500 анхны маань цалин 28 мянга, дараагийн цалин маань сая 525-аас эхэлсэн. Одоо бол ингээд байнгын дээшээ өсөлттэй байгаа. Гэхдээ бол одоогоор бол бүр тэгэж амар хэдэн сая гэж төлөвлөөгүй. Яг одоо бага докторжуулах гад ажиллаж байгаа. Тэгэхээр бол цалиндаа бол сэтгэл ханамжтай байгаа. Аяанда орж ирэх юм аа гэж хэлж цаанаа. Аяанда орж ирэх юм аа тийм. Ахаа бэлдээ сууж гэдэг шиг. За томхон байлаа. Тэгэхээр ер нь бол тийм мундаг байна. Одоо жишээлбэл өнөөдөр юу гэдэг те гэртээ хараад сууж байгаа энэ ээжүүдэд бол бас энэ бол том бас их сургамж маш туршлага судлах гайхамшигтай боломж байгаа. Дээрээс нь одоо эмэгтэйчүүд маань үзэж байгаа. Тэ энэ одоо юу гэдэг ингээд дөнгөж одоо 4 сартай одоо тий төрхөөс өмнөх жирэмсэн 4 сартаагаас эхлээ хийсэн төрчөө төрхийн орондоос буугаад хийсэн өнөөдөр хүүхдэн дөнгөж одоо тий нэг ойч хүрээгүй байхад өнөөдөр ийм амжилтыг бүтээгээд явж хүүхдээ тий угжаад ингээд явж байгаа энэ эмэгтэйгийн хажууд та өнөөдөр тий бага насны хүүхдтэй биш бол та өнөөдөр гэртээ суудгүй бол ямар их танаас илүү боломж энэ хүнээс илүү том боломж байна. Энэ хүнээс илүү цалин урамшуулалт хүрэх, энэ хүнээс илүү өндөр цолыг хийх ямар нөөц боломж байна гэдгийг бас харж ажиллаж байгаа гэж би бодож байна. Тэгэхээр үнэхээр бас тэгтээ өөрөө чинь одоо бахартаж байна. Одоо юу гэдэг юм Монголын эмэгтэйчүүд ийм мундаг бие даасан тий бас ингээд нөхрийн гар хараад 15 заас хав хүлээгээ суухгүйгээр би ч гэсэн нөхөртөө дэм болъё. Би ч гэсэн ингээ гэдэг энэ бол бас их супер мундаг бай шүү гэж одоо бас хэлмээр байна. Тэгээ манай эмэгтэйчүүд, манай эрчүүд маань ч гэсэн хараад бас сургамж авч явах юм. Яагаад энэ эмэгтэй хийцэн байх би чадахгүй гэж. Яагаад энэ бүсгүй хийцэн байх би чадахгүй гэж тий.
Энийг бол одоо манайхан бас эндээс үлгэр жишээ аваасай. Та шантрах 1000 шалтгаан байсан ч нэг одоо босоо зогсох нэг шалтгаан нэг олоорой гэдэг нэг дууны үг гэдэг шиг ер нь бол тэгж хараарай. Одоо тэр шантрах гэдэг үед танд ч байсан, надад ч байсан, алтангой лидерд маань ч байсан. Энийг энэ хүмүүс давж гараад өнөөдрийн бас энэ тодорхой амжилтыг бүтээсэн сууж байна. Тийм учраас одоо бол шантрах гэж байгаа болвол тэр босоо зогсох нэг шалтгааныг тийм 1000 шалтгаанаас нэг л одоо бос шалтгааныг олоорой. Яагаад энэ бизнес та орсон? Яагаад би энийг хийх болсон гэдэг тэр анх эхлүүлжсэн тэр сэтгэлдээ тэр юм бодоорой. Тэр сэтгэл хөдлөл эмоцоо. Тэгээ энэ хийсэн бол би яагаад чадахгүй гэж гэдэг ингээ гоё өөрийгөө бас нэг жоохон хурцлж өгдөг, эрэлж өгдөг юм байгаарэ манай дайчин эмэгтэйчүүд ирчүүд маань. Тийм ээ хөө. Тийм ээ. За тэгээд өөр чинь би юу асуух гэж хэлээ. Манай алтангол лидер чи их даруухан учраас одоо би чи урдуур нороод бас яриад байна. Өмнө нь манай директор бол зүгээр стенэрээ сайхан пүс тэгэл аваа явцсан шүү дээ. За одоо тэгээд бас энэ ингэж байна. Харахаар л хайр хүрээд нулимс урсаад байхыг дүүрээд байх маа л юм. За танаа уянга спонсор чинь царайлагчтай л гин одоо зүгээр. За лидер болж байгаа хүмүүст гоё лайв болж байна. Дэлхийн тогоон дотор нэр нь нэг Исаак Манданбадраг айл гин одоо. За бүтээгдэхүүн хэрхэн хэрэглэх эсвэл ийм л усанд ингэж хийх хэрэгэлсэн үр дүн ийм тосыг ингэж хэрэглэсэн ийм үр дүн гарч байна гэд мэдээллүүдийг оруулж болох уу гинэ. За энийг одоо манай лидерүүд уг нийшээ оруулаад байвал их зүгээр нэ. Тэгээд одоо бас хоёлаа одоо яг энэ дээрээ асуучвал тий энэ одоо платинум лидер клубыг одоо нийтийнх болгож болох уу эсвэл дан лидерүүдийнх болох уу одоо бит хоёрт бол ингээд аваагүй маш олон хүмүүс байгаад байгаа тий. Лидер цолонд хүрсэн клубийн үйл ажиллагаанд оролцох хүмүүсийг болвол энэ группэд оруулъя гэж ярьсан боловч одоо маш их хүмүүс болвол ингээд орох хүсэлтэй бүр өгцөн ингээд зөндөө хүмүүс байгаа. Тэгэхээр энийг бас олон нийтийнх болгох уу яах уу гэдгийг бол бас одоо өнөөдөр лидерүүдээс асуусан дээр байх. Тэгэх юм бол харин бүтээгдэхүүний одоо мэдээлэл бүх юмыг оруулаад яваад ивэл бас зүгээр ах тий. За тэгээ ер нь бол яг би ингэж бодсон шүү дээ алтангол лидерээ. Одоо нөгөө ярианасаа хазаага авчлаа шүү дээ. Яриа зүгээр өөрчлүүлээд яваад байгаа. Ер нь бол энэ дэр би юу гэж бодсон бэхээр 200 гаруй хүн орцсон. За тэрнээс бас нэлээдгүй лидер биш хүмүүс байгаа. Гол нь лидер бүс хүмүүс байсан манай багийн одоо тэр биш гэдэг спонсороос одоо тий одоо ингээд доошин салаалаа базар зүрийн алтангойгийн энэ багийн хүмүүс байгаа болж байгаа. Гэтэл өөр одоо баг командын хүмүүс ороод ирвэл димээ болов гэсэн бодлого. Шууд паблик бол димээ баг. Одоо хавийн янт орж болох. За дээрэс нь яг сая одоо манай бас хулан лидер маань хэлсэн байна. Бас бус хүмүүс ч гэсэн олон нийтийнх болгоё гинэ. За олон нийтийнх бол одоо бүр хяналтгүй болно л да. Зүгээр яг манай баг тий бүх одоо гişүүд зөвхөн лидер биш багийн одоо бүх гişүүд ордог болох ийм болоод боломж бол байж болох юм гэдэг талаас нь бол тий байж болно. Ер нь бол өнөөдөр бол лидер биш маш олон хүмүүс орсон байж байгаа. Уул анх бол яг клубийнхаа одоо лидерүүдэд зориулж байсан бол өнөөдөр бас энэ өмнөх энэ лайваас бол халбалаад хүмүүс орж болохгүй нь орё гэдэг маш олон хүсэлтүүд ирж байгаа учраас ийм байлгаж болох юм гэж бодож байна. За үндсэн сэдвүүгээ шилжээ. За таны одоо нөгөө мундаг лидер чинь бас хөөх юм биччихжээ. Нөгөө баасан жив лидер чинь мундаг шантрахгүй спонсортай хайртай дүүдээ амжилт аз жаргал хамгийн гэгэн бүхний хүсье хайртай шүү хамтдаа хичээх болон талархаж явдаг шүү гэдэг баасан жив лидер чинь хөөх юм бичжээ гэж яриалаа. Тэгээ өнөөдөр чи ерөөс нэлээд сайхан ингээд хүмүүсийг ингээд огшуулдаг, уйлуулдаг өдөр юм шүү тий. Хөөхөн штэ нэг зөөлөн хүүхэн шүү. Биш юм хөөхөн штэ нэг зөөлөн хөөхөн шүү гинэ одоо содоо лидер билээ юм шиг. За олон нийт болгоё гэдэг бол яг байж болно. Манай багийн одоо хүмүүс байх юм байна. Багийн лидерүүд тий. Тий. За ингэж энэ харин тиймээ өөрийгөө жаахан хурцлыг Батбаяр гоё сургамж хэлээд байна. Бүгдэд нь халуун амжилт хүсье гин. За баярлалаа. Одоо сургамж хэлж бол багийн гişүүд ордог болгоё. За окей. Олон нийтийнх бол болохгүй бай. Олон нийтэхгүй л одоо хэдүүлээ хяналтаа тавьж байгаа болчихно. Зүгээр зөвхөн одоо тэр биш одоо алтангоо базар сүрэн ингээд энэ хүмүүсээс салбарсан багийн хүмүүсийг оруулдаг байвал болно. Гэхдээ тэр хүмүүс маань яг дээдлийн спонсорын нэрийг тавиа явчихад одоо бид нар бол тийм байна. Бид нар ойлгохгүй бол харж мэд ялгаж чадахгүй. Тийм одоо сүүлдээ нь үрээгээ танихгүй баян гэдэг шиг одоо өөрөө одоо бүх лидерүүдийг танихгүй байгаа үстэй. Танихгүй. За тэгэхээр чинь тэр хэцүү болчиход байна. Тэгэхээр дээдлийн ерөөсөө 50 гарна лидерээ бол нэг мэдээд ингээ баяр хүргээд ингээ лидер төрлөө гэж ингээл тавиад байсан. Сүүл рүүгээ бол одоо танихаа болсон байгаа. За тийм байна тий. За тэгэхээр ингээд ер нь бол манайхны хувьд бол бас саналуудаа бичээд өгч байна. Клуб сая бид нар яриан дээрс үндэслээд бас их олон юм бичиж авах шиг байна. Одоо саналуудаа бичсэн тий. За дээрэс нь одоо би чинь
Та одоо хүрэл лидер нь хэдэн сард болвоо? Одоо хоёулын чинь тий хүрэл лидрийг ер нь хэдэн сард болчихоо? Ер нь хүрэл лидер болоход бас хэцүү байв. Одоо манайх ингэж яаж лидер болно гэдэг зарим хүмүүс айцтай хүмүүс байж ах шүү. Тэгвэл хүрэл лидер болох тийм хэцүү юу? Ер нь таны бодлоор. Ер нь хүрэл лидер болоход юм хэдэн сарыг зарцуулж ажилласан бай тий? Ер нь тэр талаас нь асуул одоо энэ хүмүүс лидер болох хүмүүс яаж хүрэл болохыг хараа сонсож байгаа шүү дээ одоо бас тий. Ер нь яаж ажиллахаар юм хурдан хүрэл лидер болов? Ер нь хэдэн сар ажиллав? За яг 4 дахь сар дээр бол хүрэл лидер болсон. За. За эхний 3 лидер маань бол гарчаад байсан. Зарим тохиолдолд бас тэгж хараад байдаг шүү дээ. Хүмүүсийн нэг 2 3 болчоод байдаг нэг сүүлийн нэг ганц 2 дээрээ нэг жоохон хүч шаардаад байдаг байхгүй юу? Тэгээд 9 сард болоод лидер хүрэл лидер болсон. За тэгээд ер нь бол амархан гэж бол хэлэхгүй. Одоо бас хүмүүсийг бас тэгж бас хамаагүй бас хэлж болохгүй бах те лидер хийцүү гэдэг ахад чинь лидерээ хийцэн хүмүүст бол хүрэл лидер угаасаа дараад нь бодогдоод ирнэ штэ. Угаасаа зорьсон зорилго нь энэ компанид бол эхлээд лидер, хоёрдугаард хүрэл лидер те тэр хоёр цолыг бол бүр маш сайн бодож явах хэрэгтэй. Тэгээд хүрэл лидер цол бол миний хувьд бол жоохон хэцүү. Амархан гэдэг ерөөсө хийхгүй 4 сарын хугацаанд маш олон удаа хүрэл болох гэж болвол зүтгээд болвол хэдэн онон дээр ингээд эргэж тойроод байсан. Тэгээ хүрэл болсноос хойш болвол ерөөсө ингээд сэтгэл амраа дараагийн цол руугаа явж эхэлнэ. Тэгтээ бол айдуухан явна. Эсвэл бага гүнжүүлээд директор руу явна гэдэг учраас одоо хамгийн чухал цол бол хүрэл лидер цол. За мэдээж болоод маш амархан одоо сарын дотор хүрдэг одоо миний багт лидер байна те нэргүүл лидрийн маань багт байгаа эгч маань байна. Гэхдээ болвол тэр хүн болвол маш сайн бодож тооцоолсон. Тэгээ маш зөв багийг бүрдүүлж чадсан учраас бас амархан хийх бас боломж байгаа. Эхлээд би бол ингээд харахтаа айгүй хөнгөнөөр сэтгэжсэн байхгүй юу. За зөвхөн шууд нэг 5 найзаагаа оруулаад шууд 201 гэл ингээд бодчихсон. Яг цагаат талаад тэгэхээр хэцүү үедээ хэцүү байдаг. Зөв тооцоолж одоо хийх гээд зорьсон хүнд бол ер нь бол маш хурдан маш амархан цол гэж бодож байгаа. Дараад нь бол бага гүнжүүлээд дараагийн одоо директор рүүгээ явхад бол хамгийн дөхөм цол учраас энэ компани хамгийн үн цэнтэй хамгийн гоё цол гэж бодож байгаа шүү. Хүрэл лидрийг. Ер нь манай юу үзэж байгаа хүмүүст те одоо лайв үзэж байгаа хүмүүс Ирсак компани болвол маш өөр бас их дэг журамтай халаал стандарт байдаг, ёс зүйг хэрхэмэлдэг. За манай клуб ч гэсэн ерөнхийдөө ёс зүйг бол би одоо сахиулнаа. Дэг журам тийм ээ. Ер нь хаа нэгэн газар одоо бас нэг хүндэтгэл харилцан хүндэтгэл ёс зүйг хамгийн чухал байдаг. За тэгэхээр энэ тал руу бол манай компани, манай клуб ажилладаг байгаа. Тэгээд юу вэ гэхээр Ирсак компани болвол одоо жишээлбэл хүрэл лидерээс дээш түвшний хүмүүсийг бол одоо компанийнхаа одоо үйл ажиллагаа санаа болон сонсдог. Илунгуяа бас санаа болон хүндэтгэж те бас хүлээж авч уулздаг юм юмнууд байгаа. За дээрэс нь одоо директор болох юм бол бүр шууд компани одоо захирлуудтай тулж харилцах ийм хэмжээнд хүрдэг. Ийм одоо бид нар бол бодитор өнөөдөр кейсүүдийг мэдээж явж шүү дээ. Тийм ээ. Тийм учраас ийм бас байдаг байгаа шүү манайха. Тэгэхээр ер нь бол та одоо лидер болсон болвол хүрэл лидер рүүгээ замаа засах хэрэгтэй. Хүрэл лидер болно гэж явах хэрэгтэй. Яагаад та өнөөдөр сая төгрөгийн орлогот хүрсэн? Тэгвэл тэр сая төгрөгийн орлогот хүрсэн гээл тэр 5 хүндээ л зааж өг. Тэр 5 хүнийг яг тэр эрэлж хурцалж зөвлөж чиглүүлж өг. Жанжин шугамын тийм ээ. Тэгснээрээ та өнөөдөр одоо жишээлбэл бат бүх сайхан багийн одоо спонсор маш хүндэтгэл хүлээсэн. Одоо яг манай энэ алтан гол лидер шиг маань ингээд нэг өдөр нулимс цэцлуудаад ингээ яриа сууж явах цаг бол маш ойрхон байна эрхэм лидер. Та чаднаа. Та чадна гэж бодох юм бол чадна гэж би хүмүүстээ хэлдэг шүү дээ. Чадахгүйг бол мянган шалтгаан байна. Тэгэхээр өөрийн чинь харах өнцөг чухал байдаг. Тийм ээ. Тэгээд тийм байдаг байгаа гэж одоо. За дундуур нь одоо сургамж үг хэлээ яваад байгаа. За дээрэс нь одоо би бас алтан гол лидерээс бас нэг хэд хэдэн асуулт үлдсэн байна. Тэгээ ерөнхийдөө бас лайв шотрох тийшээ ханднаа. За ингээд бас юу гэхээр одоо ер нь алтан гол лидер маань та ер нь юугаар бахархаж байна? За мэдгүй хувь хүнийхээ хувьд гэдэг юм уу? Тэ? Хүнд одоо бахархах гэж байна шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдэг би бол өөрийнхөө гэр бүлээрээ бахархдаг ч юм уу, хүүхдээрээ хараад ингээд хайрж бахархдаг ч юм уу. За дээрэс нь одоо бас өнөөдөр би бас хөөрхөн баг командыг босгочихжээ эргээ харахад. Анх эхлэхэд яг л энэ одоо манай энэ одоо коммент жаа дөнгөж эхэлж байгаа одоо бүсгүүчүүд ч юм уу залуучууд ч юм яаж эхлэнэ? Яаж одоо чинь нэг 2 3 хүн бүрдүүл бага босхгүй гэж явж ирсэн. Үгүй байна.
Танд ч гэсэн яг тийм үе байсан. Тэгвэл өнөөдрийн одоо энэ нөхцөл байдлаас өндөрлөгөөс за тэгээд ер нь яг юугаар бахархдаг вэ? Одоо чи гэр бүл талдаа за дээрэс нь одоо ажил буюу одоо энэ одоо тийм сак гэдэг юм уу энэ талдаа ч гэдэг юм уу энийг нэг хоёр салгаад юм нэг бол нийтэд базаад хэлэх боломж байна. Юугаар бахархаж байна? Өөрөөрөө бас бахархаж байна уу? Би энийг чадсан юмдаг юм ихтэй. Би супер шүү гэж байна уу? Миний одоо чадсан байгаа юу гэх юм бол миний гэр бүл ард угаасаа байгаа шүү дээ тий. Миний хүүхдийг харж байгаа ээж маань тэгээд хань маань одоо ингээл орой ажиллаад харчаал надтай ингээл түгээсэнд яваа шөнө 1-2 цаг хүртэл явдаг тий. Тэгэл зарим яаралтай тохиолдолд ажиллаа ингээд чөлөө аваад хүртэл ингээд ирдэг. Тэгэхээр мэдээж гэр бүл маань бол хамгийн нэгдүгээр бахархал маань. За дараад нь болохоор баг хамт олон маань үнэхээр бахархал. Яг энэ компанид ажиллаж байгаа баг хамт олон маань үнэхээр яг бахархал. Бүгд бүх шинэ гишүүн маань хүртэл бүр үнэхээр бахархал маань байгаа. Яагаад гэх юм бол үнэхээр бүр эргээр дүрцүүр үнэхээр гайхамшигтай. Давхар дээрээс маань одоо клуб байгуулагдсанаас хойш ТБ лидерийн маань, Базар сүрэн лидерийн маань бас бүх мундаг лидерүүд үнэхээр бахархал байгаа. Тэгэхээр бол одоо миний бахархал гэх юм бол баг хамт олон маань л байна да. Зөв. Тэгээ өөрөөсөө асуудаг. Би одоо ийм мундаг том багийн спонсор гэж юу гэж асуухгүй нөө. Одоо ингэ заримдаа бас нэг яг ингэ хүн ингэ дарах бол байдаг би ч гэсэн өөрийгөө дарддаг л та. Гэхдээ заримдаа yes би чадсан штэ тий. Алтангой чи өстө мундаг байлаа. Чи ямар мундаг юм бэ тий. Чи чадсан шүү гэд өөрийгөө бас нэг урам зориг өгдөг байл мэдээж тоо. Та нар маа гоё шүү гэж суугаад байвал бас мэдээж баг гоё. А гэхдээ энэний суурийг энэ бүрдлийг энэ одоо анх үүслийг би чадсан байна. Миний ботсон шиг, миний төлөвлөсөн шиг надыг одоо ямар гайхамшигтай хүмүүс хүрээлээ би чадсан байна гэж ингэж өөртөө урам хадгүй байна уу? Тийм. Одоо тэрийг бол яг нөгөө нэг анхлаад би зөв юм хийжээ гэхтэл нөгөө юу хийчихвэ гэж бодоагүй би зөв юм хийжээ гэж бодохтаа л болоо бахархсан шүү. Өөрөөрөө бахархсан, багийнхнаараа бахархсан. Тэгэхээр одоо тэр бахархлыг бол аль 9 сард бол авсан гэсэн 9 сарын 25-ны өдөр би чадчихжээ гэж. Яг тэр өдөр яг өөртөө хэлсэн. Тэгж хэлж гэнэ би чадчихжээ гэж чичгээл тийм. Тэгэхээр зөв юм хийчихсэн. Ашгүйтэй гэж айгүйх бодчихсон. За үнэн л дарах уу юм а яаж завах гэдэг юм яриулах гэдэг амар нэг темпээр яриад байх юм. Хүү хаа гэл ингээ тий. За тэгээд дээрэс нь одоо бас асуулт байна болоогүй хоёлаа. Ерөнхийдөө одоо бас нэг цагийн лайв болж байгаа шүү. За ер нь тэгээд бас асуух юм асуугаад тэгээ манайхны хариултанд бас хоёлаа хариулна. Тэгээ ер нь лайв өндөрлөн залхаж өөл уучлаарай. Ер нь оны хүмүүс бас их сонирхолтой байна гэд үзэлт бол 30-аас буурахгүй байгаа учраас би өөрөө ч асуугаад байна. За энэ насанд одоо чи дараагийн асуулт. Энэ насандаа хийсэн таны ер нь хамгийн зөв сонголт нь юу вэ? За ирсак байна. Би дээр хэлсэн шүү. Окей би дээр нэг пост оруулсан шүү дээ. Нөгөө удирдлагууд маань ирсэн өдөр тэгээд миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт бол хань минь, хоёрдугаарт нь ирсак байна гэд би одоо постлсан байгаа шүү дээ. Тэр хараагүй юм шүү. Энэ пост мессеж бүр ухаар юм байна. Тэгээд нөхрийнхөө зургийг тавиад ирсакийн лого тавиад би тавьсан шүү дээ. За тэр асуулт тодорхой юм байна те. Ирсак бол зөв сонголт. Зөв сонголт. За маш гоё. Хань маань бас зөв сонголт байсан. Мэдээж number 1 хань үйл таарна шүү дээ тий. Тэгсэн. Мэдээж төшөг дуурулж байгаа хань гэдэг чинь тий. За энэ асуултанд бол амар хурдан хариулчихдээ байжээ гэж яриад байлаа. Тэгээд дуусгая гэхлээр айгаа хурдан хариулж байна. Тэгээд одоо жишээлбэл тэгээд таны одоо жишээлбэл тий цаашдын одоо төлөвлөгөө юу байна? 2023 онд ер нь ямар одоо ажлуудыг төлөвлөж байна? Хувь хүн талаас за дээрэс нь одоо энэ том багийн спонсор талаас за удирдах зөвлөлийн гишүүн тий одоо клуб Palladium Leaders клубын удирдах зөвлөлийн гишүүн шүү дээ. Тэгэхээр энэ талаас ер нь юу төлөвлөж байна? 23 онд ер нь ямар ажлуудыг ямар амжилт бүтээлийг хийж бүтээе гэж ер нь зорж байна. Одоо ирж буй 2023 оны ч одоо төлөвлөгөөг одоо бас энэ мундаг лидерүүд маань сонсох хүсэж байгаа бах. Алтангой лидерийн бодож байгаа юм би гэдэг ингээд тий санаа үг л дээ. За одоо яг өөрийнхөө карьер талаас нь бол одоо мэдээж хамгийн дээд цол болох цагаатыг
хийхийг зорж байна 23 онд тий. Тэгээд байгаа директор маань бас би болох байх гэж бас бодож байгаа. Тэгээд төлөвлөсөн байна. Клуб талаасаа бол одоо зөвлөлт шийдэх байлгүй дээ тий. Хийхээр төлөвлөсөн гэдэг маш их юмнууд байгаа. Спортын арга хэмжээ зохион байгуулах гэсэн хүмүүс бол маш их санал тавьж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тийм бодлоосаа гэх мэт клубтай холбоотой зүйлийг бол би хийж чадахгүй. Гэхдээ манай компани, манай клуб бол маш тогтвортой, маш гоё өргөжсөн, маш сайхан жил ахах гэж бодож байна. Одоо заримдаа бол хэцүү зүйлүүд байдаг. Гэхдээ энэ эхлэл гэж бодож байгаа. Тэгээ клуб маань маш том үржин дэлхийд өдөө орон нутгуудад байгаа бүх багууд маань тий Platinum Leader клубын арьяа шүү гэд бүгд ийм загвартай тугтаа болохыг бол мөрөөдөж байгаа. За лого маань гарцсан, туг маань гарцсан. За би нэг Ингрийн тэмдэг бол бас судалсан. За тэгээ одоо энэ дундуур ажил яриад байж болж гэнэ үгүй юу? Лайв чив. Тэгэхээр одоо юу клубын үйл ажиллагааг бол яг би бол хэлж чадахгүй. Ямар ч гэсэн 23 онд маш гоё төлөвлөсөн клубт оруулах саналаа бол бас хэлж болно шүү дээ. Би энэ чиглэл рүү бас саналаа оруулнаа. Одоо ингээд энэ одоо үзэж байгаа лидерүүд маань бас энэ клуб үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцоорой. Таны санал оролцоо. За дээрээс нь тэр хураамж эднээс бол маш чухал байгаа. Өнөөдрийн дараагийн маш одоо мундаг менторууд, дараагийн маш олон гоё арга хэмжээнд бол мэдээ санхүүгийн хөгжүүлэлт чухал байдаг. Санхүү байж клуб тогтвортой үйл ажиллагаа явуулж яадаг. Та бүхэн маань дэмжиж саналаа хэлж энэ үйл ажиллагаанд улам сайжирж яадаг юм байгаа шүү дээ. Тийм учраас манай одоо энэ дундуур нь одоо бас халиурал яриад шүү дээ. Тэгэхээр та бүхэн саналаа хэлээрээ одоо энэ хүмүүст би хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ орцоорой юм дээр те. За тэгээд ер нь бол юм байна. Цагаан алтан лидер одоо 2023 онд хийгээрээ директор цолондоо асуудал хийх байх. Одоо ягаад гэвэл мундаг дайчин эмэгтэй учраас тийм ээ. Аав нэнд яахгүй. Энэ хүүхэд ирлээ. За тэгээд юм байна гэж тэгэхээр хүрхийн амжилт хүсье. 23 онд бол яаж ч өөрийн чинь бол одоо бас гайхамшигтай бэлэг, гайхамшигтай одоо тий амжилт бүтээх жил байх болно гэдэгт бол итгэж байна. Тэгээд тэр бүхнийг хүсэн ерөөй. За дээрэс нь одоо энэ лайв үзэж байгаа хүмүүстэй хандаа. За энэ байж гараа. Энэ дундуур бас нэг ганцхан хоёр асуулт орж ирээд байгаа юм уу? За энэ нөгөө түрүүний битэрийн асуултан дээр ч энэ хүмүүсийн бичээд ах шиг байна. Лидер стэйж түвшний гишүүд байгаа болохоор зөвхөн хураамжид төлсөн хамрагдвал зүгээр гэж бодож байгаа. За манай нэргүй спонсор лидер маань хэлж ах шиг байна. Өдөр төсөвлийн гишүүн маань. За одоо Манзаныг их магтах юм аа. Одоо өөр бит хоёрыг хуулийн нийлүүлэл магтсан байна. Одоо унших юм болов болох юм болов гэсэн. Энэ ингээ бичсэн л байна л да. За Батбаяр тэргүүн миний хүрл лидер шүү. Чийл гэн ёстой дайч хүчрхэг сайхан үлгэрчээч гэр бүл юм байгаа. Амжилт хүсье гэн мөн алтангой спонсортаа аз жаргал амжилт бүтээлийн дээдийг чин сэтгэлээсээ хүсэн ерөө бидэнд үнэхээр гайхамшигтай дурсамжийг хамтдаа бүтээжээ гэж нэргүй лидер бичсэн юм байна. За үнэхээр дурсамжийг түүхийг бүтээсэн байгаа. Өнөөдөр бүр ингээд огшоод байгаа байхгүй юм. Миний хувьд болохоор ингэж нэг лайв хийдэггүй. Нийтийн сургаалд ордоггүй тэгээ багж өнөөдөр бол яг анхны маань багж ингээд олон нийтэд гарч байгаа юм байгаа ах. Уул нэг тэ Батбаяр лидерээсээ гойгоолцох 30 минут ч гэсэн ч одоо нэг цаг уйлаа суудсан шүү дээ. Тэгээ одоо би өнөөдөр бол тэргүүний тагалж өгч जैन таныг. Одоо өнөөдрөөс бяцаагаар лайв бол өдөр болгоо хийгээл ороод манайха тултан шеэр гэж сууж байгаа. Тэгээ шеэр тултан шеэр гэж сууж байна. Асуудалгүй. Угаасаа одоо өнөөдрөө хахна. Одоо манай лидерүүдэд гэхдээ бас нэг юу байдیں۔ Өөртөө итгэл чухал. Өөрийгөө бол одоо ерөөсөө гарах үед нь гаргаж хурцлах үед хурцлж явах хэрэгтэй. Тэрнээс чинь таны баг команд танаас ирч хүч аавна. Маш гоё одоо тэ мундаг лидер танаас зөвлөх жишээ аавн суралцсан гэдгийг бол манайхан лидерүүд бол өөрөө энэ одоо алтангой лидерийнхээ үгнээс сонсоорой. Одоо Батбаяр гэсэн нэг жил байна. Тэгэхээр ерөөсөө битээ өөрсө ичээрээ бид бүхэн бол үнэхээр гайхамшигтай бизнес хийж 21 дугаар зууны бизнес хийж байгаа хүмүүс. Тэгээ өнөөдөр тэр одоо хүмүүсийн авч чадахгүй байгаа одоо тэ гайхамшигтай одоо цалин урамшуулыг бид нар яаж нэгэн сарын дотор 7 сая 4 сая авдаг. Яг 4 сая авч шүү л гэж байна шүү дээ. Тэгэхээр чинь тэгэл гайхамшигтай байгаа сте манайхан те. Энэ цалин бол угаасаа энэ 2 3 нуурах нь ойлгомжтой 23 онд бол гайхамшигтай. За тэгэхээр ийм байна. Та бүхэнд ийм боломж байгаа лидерүүд маань, гишүүд маань, шинэхэн орсон гишүүд маань ч гэсэн харж байгаа зөвхөн лидер гэж яриад байна гэвэл та лидер болно. Та ястаг компани энэ лидерүүдийн хөдөлгөгч хүчин та юм шүү. Та өнөөдөр лидер болоод дараа нь одоо 5 одоо бизнес хамтрагчийн амьдралыг өөрчлөснөөр яг энэ алтангой лидер шиг ингээд би хүр лидер золтоо ингээд сууж яхна шүү дээ. Тэгээд хоёрт ингээд нэг өдөр түүхээ хуваалцаад би ингэж яж үлээ гэд ингээд тий. Магадгүй өнөөдөр битэрийн лайвыг үзээд тий урам зориг аваад тий хийж үлээ гэд бас байж болно шүү дээ. Үүсэхгүй. Магадгүй 5 сарын дараа 3 сарын дараа
За одоо төгсгөлд нь ганц асуулт асууя. Одоо тэгээд нэг олон хүн зовоогоод яах вэ гэж бодож байна. Одоо манайхан их олон асуултууд ер нь ирүүлээл байх шиг байна. Амжилт хүсье л гэж их мундаг байна. Манайх их мундаг үзцгийх юм аа. Одоо 100 гаруй лайк явж ах шиг вэ шүү хандлт чинь. Бэ нүү би буруу харсан уу? За 100 гаруй байх шиг байсан. За тэгээд энэ сэтгэл мэтэл чинь баг 120 мөр гараа авчихсан юм шиг байна. За тэгээ одоо миний хувьд одоо төгсгөлийн одоо сүүлчийн асуулт юм одоо ямар эвгүй асууч бай те. Ер нь хоёул ингээд лайв ер нь өндөрлөн. За тэгээ юу вэ гэхээр багийнхан болоод одоо нийт багийнхаа одоо эрхэм гишүүд лидерүүдтэй хандаад хэлэх юу байна. За нийт одоо Ирсакчуудтай тий. Ирсак гэдэг ч одоо Ирсак Монголиа одоо Ирсакчууд бид бүхэн хэдийгээр одоо янз янзын баг ч гэсэн бид бүхэн бас л нэг л Ирсак, нэг л галтгоо, нэг л одоо тий энэ гайхамшигтай компанид ажиллаад амьдрал аж ахуйгаа сайжруулж байгаа, амьдралын чанараа сайжруулах гэж хичээж байгаа ийм хамт олон шүү дээ. Тийм ч энэ хүмүүстэй хандаад юу гэж хэлмээр байна. Өнөөдрийн өндөрлөгөөс сайхан хүмүүстэй хандаа хэлээч. За нийт баг хамт олондоо бүгдэнд нь одоо хайртай шүү, амжилт хүсье. Бүгд өөрсдийн хүссэн тий цолондоо хүрээрээ, бүгд директор болоорой, бүсийн захирлууд болоорой гэж юу вэ? Бусад одоо лидерүүдтэй ч гэсэндээ бүгдэнд нь амжилтыг хүсье. Тэгээд бид ер нь бол Ирсак компани яг одоо нүүр царай болж яваа. Эхлэн болж яваа. Тиймээс энэ компанийг одоо тэр насан туршдаа ингээд үр хүүхдүүдэд өвлүүлж өгөх үнцийг нь тавьж байгаа учраас зөв зүйтэй шудраг тий хамгийн байж хамгийн сайхнаар нь ёс зүйтэйгээр авч яваарай л гэж хэлмээр байна. Тэгээд Ирсак компанид бүх боломж байгаа. Одоо хөрөнгө мөнгө, санхүү, аз жаргалтай амьдрал бүгд байгаа учраас компанитайгаа хамтдаа одоо сайхан бүгдийг сайхан түүх бүрийг бүтээгээрэй л гэж хэлье да. Тэгээ багийнхандаа, тэгээ тэргүүндээ, тэгээ спонсоруудаа бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээ хайртай шүү гэж хэлье. За тэгээд өнөөдрийн одоо бас бид бүхний тий одоо манай лидерүүд маань эндээс маш олон хүмүүс урам зориг авсан бах гэж найдаж байна. Тэгээд энэ гоё урам зориг ирч хүчийг та бүхэн маань аваад маш олон зүйлд одоо бас өнөөдөр битээр ярьсан яриа маань бас тийм болоосай. Магадгүй жоохон унтрах гад бөхөх гэжсэн тэр галыг гоё дүрлзүүлээд асаагаасай. Магадгүй жоохон эргэлцсэн, жоохон шандрах үе хүн байдаг л да. Хүн юм чинь бас шандрах үе байдаг. Тэгвэл өнөөдрийн битээр ярьцлага жоохон оч бадраасан. Та бүхэнд сургамж өгсөн. Энэ эмэгтэй ингэжсэн юм. Би ч гэсэн чадан төгөөлгээд тий ийм гоё бас сургамжтай маш олон зүйлүүдийг суралцсан ийм сайхан лайв болсон байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн одоо урилгыг минь хүлээж авч оролцсон ихэм одоо спонсор, ихэм одоо лидер, хүр лидер цолтон Алтангой лидертэй маш их баярлалаа. За тэгээд таньда одоо ирж буй 2023 онд одоо хүссэн тэр одоо тий цолон хийгээрээ цагаалт лидер болоорой, чадна. За директор болоорой. Тэгээд одоо баг командынхаа өмг төшиг болсон, нөмөр нөөлөг болсон тийм ээ. Одоо юмхээр одоо ингийн тгийгээд очисон хүн болгондоо зөвлөдөг, тусалдаг ийм мундаг спонсор байгаарэ. Тэгээд багийнхаа хайр хөтөлбөрийг хүлээсэн одоо ийм спонсор байгаарэ гэж хүсье. Одоо ч тийм байгаа, цаашид тийм байгаарэ. За одоо улам хичээж ажиллаарай. Амжилтыг хүсье. Гэр бүлд нь болоод бизнест нь хамгийн сайн самбахыг хүсье өрөөе гэж хэлмээр байна. Баярлалаа.
За техникийн саатлал гараад ийгээд очин. За тэг бүгдээрээ сайхан амраарай. Баяртай.